Бидний зүгээр боддог шиг ахуй амьдрал сайжирч хөгжил гэж ярих чи хөгжил биш байхгүй. Манай Элон Маск ах чинь бол одоо Монгол нэр томьёогоор бол тендер чин баг шүү дээ. Крона капиталист шүү дээ. Төсвөөс гिचнээ төгрөг гусдгийн та нар зүгээр хайгаал үзэхгүй те. Өнөөдөр манай подкастэнд Монгол Улсын их сургуулийн антропологийн төвийн магистр, Мельбурн их сургуулийн хөгжил судлалын магистр, Оксфорд их сургуулийн хүмүүний газар зүйн докторант, судлаач Мөнхөт нах маань ирсэн байна. Нийтийн боловсрол сайхан манайст ингээл нийтийн сайхан соёл гэгээр л өгж байгаа боловч эргээд чамайг ийм дэглэмд оруулж байгаа. Үнний дэглэм буюу чамаа ингээд маш ингэж дагах дуулууртаа ийм болгож өгч байгаа юм. Нэг улсыг чамаа колоничлох гэж очиж байгаа юм. Хөө улмаа чи бүдүүлэг баг явна штэ. Чиний энэ өмсөж байгаа энэ юроосо хэрэггүй. Манай чи энэ гоё байхгүй юу? Энийг ав. Социализмын үед Монголд хийсэнтэй яг адилхан тийм. Яг адилхан. Тэгэнгүүт тийм шинжилгээ ухааны ач холбогдлыг ингээ хүмүүст ойлгуулъя гэвэл ер нь яаж ойлгуулах хэвтэй. Зүгээр л өдөр тутмын асуудал дээр чи нэг жоохон хүн төрстэй хариутай байх асуудал штэ. Тэ маш их бала юм ярьж байгаа сте. Ер нь Монгол төр унших юм ховрдод эхэлчихэж байгаа байхгүй. За унших юм гэдэг нь юм байхгүй гэсэн үг ш, ном байхгүй гэсэн үг ш. Ерөөсөө санаа тавцчихад байгаа байхгүй. Заавал нэг юм зарчимтай, заавал нэг коуч, инфлюенсерийн санаатай байх бас албагүй шүү тийм үү. Гэтэ тэгж яг л хүн тэрийг даах гэж зовоод байдаг. Яг гэж амьдраад байгаа юм те. Яг гэж боловсруулсан байгаа. Ер нь яг гэж ажил төрөл хийгээд байгаа чи ийм энгийн хөнгөнөөр бас бодож ойлгож болох ш. Үгүй яд чамд стресс үү шүү. Нэг шугам гэх юм уу, нэг ойлголт гэх юм уу надад нэг хүрээ байсан. Тэр нь бол за юу ч хийсэн ер нь байдгаараа л зүтгэх. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Надад хамгийн эхлээд асуулт нь болохоор айгүй сонирхолтой санагдсан юм нь энэ номыг харсан. Гэхдээ энэ номноос өмнө тэр Мельбурнд хамгаалсан мастрын талаар хөгжил судлал гэж юу юм те. Би бол бас Монголд ч юм уу өөр газар би ойрхон ер нь сонсоогүй мэрэгжил санагдаад байна л да. Тэр ямар ч тийм мэрэгжил. Би бол яг нөгөө Австралид сурсангаас эхлэх юм бол Австралийн засгийн газрын тэтгэлэг байгаа шүү дээ. 93 оноос ихтэй Монголод одоо тий бараг 1000 тонн сурч байгаа одоо. Тийм баг. Миний үед л 6-700 гэж ярьж ирсэн. Тэгээ тэр тэтгэлэг тэнцээд тэр Мельбурн их сургуульд хөгжил судлал development studies гэж байгаа. Тэр ухаанаар сурах боломж гарсан. За яагаад би тэр мэргэжлийг сонгосон бэ гэхээр угаасаа би 2010 онд most антропологоор магистр хамгааснаас хойш хийжсэн ерөөсөө судалгаа маань яг энэ хөгжил гэж юу монголчууд юу ойлгож яагаад байгаа юм бэ? Энэ чигийн судалгаа байсан учраас надад харьцангуй ойрхон юм байсан. Тэгээ яг би бол зүгээр ингээ антропологоор цаашаа зэрэг хамгаалаа явчих гэж бодож байсан боловч яг энэ ухаанаар бас сурж ингээ янз бүрийн онлайн уншвал сонирхолтой юм гэсэн бодол надад төрөөд тэгээ апплайцаар аваад тэнцсэн байхгүй. За энэ бол яг зүгээр үүслийнхээ хувьд бол нэг 50-аад оны үед үүссэн ухаан. За ерөө хөгжил гэдэг ойлголт англи хэлний нэг development гэж ойлголт бол тэр Harry Truman гэж Америк ерөнхийлөгч Франклин Рузвельт нас ураад тэд ерөнхийлөгч нь байж байгаа ерөнхийлөгч болсон тий. Тэгээд 49 онд байдаг хаа дахиж сонгогдохдоо тангарагын үг шиг маш том үг хэлдэг шүү дээ. Тэр үгэн дээр бол одоо англи хэлээр under developed буюу бидний нөгөө орчуулдаг хөгжил буурай хөгжиж байгаа гэдэг үгийг албан ёсны тийм том бачин баримтан дээр анхаарчилсан тохиолдол байхгүй. Ингээд энэ ухаан энэ ойлголт ер нь хүн төрөлхтөнд гарч ирж байгаа. За тэгэхээр эндээс нэг зүйлийг маш сайн бид нар ойлгох хэрэгтэй. Хөгжлөөр нь ангилж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол бидний зүгээр боддог шиг ахуй амьдрал сайжирч хөгжил гэж ярих чи хөгжил биш байхгүй. Хөгжил судлалын ухаан тэрийг ерөөсөө их тоодгүй. Өөрөөр хэлэх юм бол чи өнөөдөр мэдэхгүй те ноолор цамц өмсдөггүй байж хагаад дараа жилээс өмсдөг орлоготой болчлоо гэж бодъё л. Орлого сайжирч хөгжил. Энийг хөгжил гэж хүн ойлгоод байдаг. Эсвэл одоо яадаг чи байшин барилга. Одоо бидний хамгийн амархан ойлголт бол гой замтай болох, гой байшинтай болох шүү дээ. Энийг хөгжил гэж ойлгодог. За эсвэл бүр дүгөөмөл утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох нэмэгдэхийг хөгжил гэж ойлгодог. Энэ чинь бол одоо хөгжил судлалын ухаанаар уучлаарай. Тийм юм нэг яхаа болцсон. Яг энэ яриа байгаа л дораалд болчихоогүй. Харин хөгжил судлалын ухаанд юу хэлээд байгаа юм бэ гэхэлэр ерөөсөө хоёр маш том гүнзгий утга байна. Нэг нь ерөөсөө одоо хүн төрөлхтний амь зуулгын хамгийн том хөвшил болчиход байгаа капитализм гэдэг энэ тогтолцоо яаж дэлгэрч өсөж энэ нийт олонхыг хамарчаад байгаа. За одоо дэлхийд дээр хойд солонгосоос бусна л капиталист болчихлоо шүү дээ тий. За хойд солонгос ч гэсэн крипто хулгайлаад тий шүү дээ. Нөхдүүд бол бас капиталист элемент мангар ихтэй шүү дээ. За капиталист эдийн засагч капиталист бус элементүүд аюух байгаа шүү. Тэгэхээр яг 100% жидүүлээ бодъё л одоо эдийн засаг шүү дээ. Тэгэх юм бол 100% капиталист улс гэж бол аюу төвхтэй. Ер нь ертөнцийн төр байхгүй. Тэ зүгээр л хүмүүс л гөрдөөд байгаа. Америк капиталист гэж гэлж байгаа тий. Гэтэл манай Элон Маск ах чинь бол одоо
Монгол нэр томьёогоор бол тендер чин баг шүү дээ. Крона капиталист шүү дээ. Өсвөөс гिचнээ төгрөг гусдгийн тандар зүгээр хайгаал үзэхгүй те. ChatGPT л үзэхгүй. Зүгээр тийм л гар шүү дээ те. Зүгээр л ингээл наанаа гоё тэр краш нас үссэн ингээл бүлт гоё стори те. Гоё те. Нөгөө би ресторана нэг будаатай эхэлсэн гэдэг онгоо шиг юм ярьдаг болохоос ш. Тэр зүгээр л тэр үний реклам нь тийм үү. Гэтэл цаад утга нь бол өөр. За яг нэг ийм асуудал байгаа те. Хоёр дахь нэг асуудал нь бол ямар зүйлийг яриад байгаа вэ гэхээр энэ олон улсын байгууллагууд хөгжиж байгаа гэдэг улсуудад янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг зээл тусламж өгдөг. Энэ үйл явц эхэлж байгаа. Тэгэхээр үсээ development status гэдэг ухаанд юу хөгжил гэж яриад байгаа вэ гэж судлаад байгаа гэхээр 50-аад оноос хойш энэ хоёр үйл явцыг судалж байгаа байхгүй. Тэгэхээр манайсын төсөөлөл энэ ухааны бүтээсэн энэ одоо хэдэн 70-80 жилийн одоо мэдлэгтэй гэдэг юм уу огтцолдохгүй болчиход байгаас. За тэгээ эргээд маш сонирхолтой юм болох уу? Би одоо чинь яагаад энэ номыг бичсэн шалтгааны нэг нь энэ. Бидний хамгийн ярьдаг сэдв хөгжил гэдэг сэдв. Мэдгүй лавл миний үеийнхэн. Ерөөсөө найстаа уулзлаа 2 бие уулаа яаж улсаа хөгжүүлэхгүй газ солироос сууж. Би оюутан болж ирчих айгуусаа санд нэгдүгээр курс 100 арагийн нэг гав үг гэдэг нэг манай зал сайн найз одоо Японд байгаа л та. Мань хоёр одоо энэ 12 сарын 29-нд нөгөө Богданы хаан ширийн залсан өдөр чинь баяр болгоог байсан. Мань хоёр уртлын цэ одоо блүү мон болсон те. Пив 500 төгрөг байсан байхгүй. Мань хоёр тэр өдрийн тэм бэлээ пивогоо сууж шít. Улсаа яаж хөгжүүл хоёлоо мост орц те. Мост өгсөж байгаа шилдэг цэхэтэн болж байгаа. Энэ улстай нэг. Та нарын хайраа тэгж ярьдаггүй байх гэж байна. Тийм солиотойгоо 18 төгт. Зөвхөн бид хоёр биш байхгүй. Юусоо хуугаараа. Одоо маний үеийн үеийнхэн тийм. Надтай уулзч байгаа хүмүүсийн бараг 80-90% тийм юм байна. Тэгсээр энэ ойлголтойгоо юу ч мэдэхгүй. Одоо та нар бүр хэрэгээр энэ подкастаа дуусаад бүр хайж үзээрэй заа юу. Тэгээ хөгжилгээд хайгаад үзээрэй. Тодорхойлт Монгол хэлэн дээр айтан тодорхойлт олдохгүй. Лавлын номыг бичиж яхад бол олдоогүй. Зүгээр л тийм өсөлт дэвшил нөгөөнийг юм балай чулуун цэсгийн үеэсээ төмөрлөө ордог мордог гэдэр гэсэн тийм Европын колоничлын үеэр расист англиа яриа сууж байгаа байхгүй. Тэр чинь европчууд колоничлоо зөвдөх гэж гаргасан англи л шүү дээ. Нэг улсыг чамаа колоничлох гэж очиж байгаа юм заа. Улмаа чи бүдүүлэг баг явна шүү дээ. Би ингээд сайжруулчих гэдэг. Эзэн баг яа байхгүй. Чиний энэ өмсөж байгаа энэ юроосо хэрэггүй. Манай чи энэ гоё байхгүй энийг ав. Социализмын үед Монголд хийсэнтэй яг адилхан. Яг адилхан. Инхээр одоо жишээ нь хөгжлийн байгууллага, барууны хөгжлийн байгууллага гэдэг бол 90-ад онд Монголд орж ирсэн. Тэд нар ингэж орж ирснээр л одоо нэг хөгжил мөгжлөлт ойлголттой танилцсан юм шиг юм яриад байдаг. Үгүй зөвлөлт маягийн хөгжил гэж бас байгаа. Яг тийм юм Монголд хийжсэн. Яагаад нацууд орж мөрч чинь тийм шүлэг бичээд ийсэн. Ерөөсө учир нь тийм шүү дээ. Дандаа соёлжуулах тухай. Өмнөх юм бүгд феодалын үлдэгдэл, хоцрогдол, бөөл тэг нөгөө ус өмсийг хайчилчихсан гэж байна. Бөөсөрцөн гэлээ. Гэтэл үндэ тэр үед Оросч ч өөрөө тийм байсан, Европч ч өөрөө тийм байсан өөй. Саяхнаас наадуулж ус цасанд орсон өөй. Саяхнаас наадуулч айтайхан болсон өөй. Яг манустайгаа адилхан бохгүй юу? Яг манус нэг 10 20 жил гоцорсон л баг. Тэ? Түнгүүд энийг ч юусгүй байглаасаа тийм сүүлд бүр оюун ухаан руу оруулсан баг шүү дээ. Хүний хүртэл анх тэгж ангилж ирсэн баг шүү дээ. Өөрхөн Махараристай амьтад чинь бол ерөн шампансайгаас үүссэн баг. Цагаанууд бол Адам Яваагаас Монголоид гэж нэгэхэд байгаа багийн руу таанаас юм. Тийм онлоод бүр албан ёсоор энэ онд хизээ ницаасан гэж 1981 онд ч дээ өөй. Тэр бол цагаан аристой хүний давлан том тийм учраас тархин том тийм учраас илүү ухаантай гэж албан ёсны судалгаан дээр байсан байгаа шүү дээ. Амар угаас дээ. Тэгэхээр одоо энэ дэрэс нэг зүйлийг ойлго. Үнний дэглэм гэж одоо Фуко маш алдартай философч хийсэн юм байгаа те. Regime of truth. Үнэнгээ чи хүчтэй чадaltaй тогтоож яадаг байхгүй юу? Yes. Тэ? Түлж яадаг байхгүй юу? Яагаад түнч гоё яасан гэж гэдэг шүү дээ. Тэ? Яагаад дог бүг идмээр санагтаад байгаа юм? Багхгүй юу? Одоо ингэж ойлгож болох юм уу тэгэхээр хөгжил гэдэг термийг улс орон болгон тухайн цаг үе тухайн амьдарч байгаа хүмүүсээсээ хамааруулад дахин тодорхойлж ойлгох явах хэрэгтэй ойлголттой. Тэгэнгүүт өнгөрсөн цагийн хөгжил гэдгийг тодорхойлж магадгүй бид нар өөрсдөө тодорхойлсон гэхээсээ илүү бид нар тодорхойлж өгч ирсэн тодорхойлтуудыг харах юм бол баг рейсизмын түүх юм уу? Тийм шүү дээ. Тэгж ярих гэдэг. Ерөөсөө тийм шүү дээ. Чим хөгжөөгүй. Хөгжихэд бол чамайг хөгжөөгүй байх ёстой, чамайг онцлох ёстой шүү дээ. Ерөөсөө тийм онцлогоо хийж байгаа шүү дээ. Зөвлөлтүүд манифест хийж өгсөн, барууныхан ч тэгж хийж өгсөн. Ерөөсөө тийм. Гэтэ Америк одоо Африк хоёр ч юм бол барууны төр том хөгжлийн тусламж ерөөсөнүүд байхгүй. Тэнд чи очиод чамд өгтөлчин цаа. Тэр хөтөл малхаа марксизмаар заалдахгүй гэж социализм үе юу байгаа шүү дээ. Малхаж хүртэл чам зааж исэн байгаа шүү дээ. Чи малхах чи
уучлаарай те энэ чиний бүр бараг л баадаг шийдэг шиг зүгээр бараг naturally юм шүү дээ. Ингэжсэн бохоггүй. Ингэн тэгж итгүүлэн чам. Бүр боловсролын тогтолцоогоор чинь заагаад өгч. Бүгдийг чинь суулгаж байгаа чийг хэлэхгүй бод муу тавиад идэр те. Ерөөс юм нийтийн боловсрол сайхан манайст ингээл нийтийн сайхан соёл гэгээр зөвж байгаа ингээл. Эргээд чамайг ийм дэглэмд оруулж байгаа. Түрүүний дэглэм буюу чамайг ингээд маш ингэж дагах дуулууртай ийм болгож өгч байгаа байхгүй те. За тэгэхээр энэ бол их бага хэмжээнд ийм зүйл байсан уу байсан. Жишээ нь хөгжил судлалын хамгийн анхны онолч яг одоо манайс ярьдаг эдийн засгийн өсөлтийг чухалсан одоо манай Монгол руу орчуулахдаа орчин үежилтэй онол гэдэг modernization theory. Энэ юусоо чи болвол модерн биш байна. Чи бол barbaric байна. Чи бол те хоцрогдсон байна. Чулуунсгүй чамаа одоо civilized болгоно. Гэлдэг чинь. Юусоо баруун чинь юмсан зөвлөлтүүд чинь юм байсан. Тэ? Одоо бол яг хөгжил гэдгийг юу гэж ойлгож байгаа гэхээр илүү нөгөө хүний эрхийн үүднээс одоо хүний хөгжил гэдэг юм илүү чухалчилж ярьдаг болчиход шүү дээ. Хөгжлийн хэмжлэг зөндөө олон хэмжүүр одоо тийм онлууд байгаа шүү. Жишээ нь бидний сайн мэддэг аз жаргалын индекс. Тэ? Анх тэр гараад ирсэн чинь тутаан гараад ирсэн шүү дээ. Тутаан тэ? Тутаан яг үнэ. Тэгсэн чинь нөгөө барууныхан чинь гайхсан шүү дээ. Бойлоо наач ямар ч утгагүй хэмжүүр шүү дээ. Юу вэ наач солиороод байгаа чи. Тийм балаа. Тий. Наацгаа ялгаагүй гэж. Гэтэл нөгөө нөхдүүдийн наацхан хэрэгцээ гэдэг бол шал өөр ойлголт байгаа байхгүй тий шал өөр ойлголт магадгүй тэр чинь тий одоо бицчээд бүс угаахаа бол эко ингэж тайлбарлаж штэ барууныхан маалдаа юм шиг цаас маас хэрэглээ харин ч наа цаас ч эко биш маш хүчтэй үндэслэл ярьж байгаа байхгүй за чи айлын авах ч мэдээ чиний л preference тий чи өөрөө сонгоно штэ тий энэ ч бол маш субъектив зүйл тэгвэл одоо энэ ном дээр бас байгаа л юм байл угаасаа зөндөө олон ийм одоо өнцгүүд байж ич хөгжил өөр яригдана. Тэгэхээр аль нь ч нэрлээ тэрийнч барьж яваад те одоо энэ бол хөгжил юм а гэхэд бол ойлгомжтой байх. Тэгэхээр таны хувьд тэгвэл одоо топ 3 хөгжил нь яг юу байх юм? Юу байх ёстой юм те бид нар жишээ нь одоо угаасаа баг 360 градус ингээл ярих нь ойлгомжтой. Таны хувьд тэгвэл би бол ер нь хэрвээ 3-ыг шууд онцлох юм бол шууд эхлээ надад 2 орж ирсэн. За 2-аа ярьж чадал 3-т нь ороод ирэх болов гэж байна. Эхнийх нь бол үдээж би тэр хүний хөгжлийн индексээ илүү ярмаар байна. Яг хүний хөгжлийн индексийн тэр нөгөө нэг эдийн засгийн нэг үзүүлэлт орж ирдэг шүү дээ. Тэрийг бас аягүй судлаач нар шүүмжилт юм. Бас л ингээл хитрхи материалыг юм дээр тулгуурлаад байна гэдэг те. За яг гэхдээ энэ бол гол санаа тэр Амарцасны хэлсэн санаа чинь бол ийм багхгүй. Хүн хүснээ хийх боломжтой байх орчин бүрдүүлэх гэдэг байгаа байхгүй. Ерөөс ямар ч хязгаарлалт байхгүй. Одоо жишээ нь улмаа чигээл тэгэхэд янз бүрийн ингээл тэмцэл хөдөлгөөн хэл янз бүрийн хязгаарлалтыг зөндөө тулж байгаа шүү дээ. Ийм юмгүй орчин байх хэрэгтэй гэж байгаа. Тэ одоо бид нар ингээл барууны улсуудад амьдарч байна. Тэнд бол гачин шалтгаан хэлээл гачин эсрэг үзэл өдөр тутамдаа болж байдаг байхгүй. Бид нар маш бага тэмцдэг ард юм шүү. Yes. Яг үнэ. Маш бага тэмцдэг. Тэ гачин шалтгаанаар засаг огцрох байтугай болол нэг нөхөр ингээ баандар өрөө зогсож байдаг байхгүй. Тэрийг хэн ч оролдохгүй. Үзэл бодлоо илэрхийлж байгаа. Мангарын чам таалагдахгүй байж болно. Тэг ёстой байхгүй тэр чинь тийм эрэхтэй. Тэ? За ямар ч бизнес хийж болно. Ямар ч юм ярьж болно тэ? Хуулиар л хориглоогүй болвол. Ийм орчны тухай асуудал ярьж байгаа. Эдийн засгийн болоод улс төрийн ийм эрэхтэй байх хэрэгтэй. Амарцасны тэр хүний хөгжлийн индексийн гол суурчин тэр байхгүй. Тэгээ сүүл тийм үзүүлэлтүүд яг нөө бид нар нэмцтэй. За хоёр дахь нь бол тэр энэ дээр би оруулсан байгаа post development theory гэж байгаа. Хөгжлийн дараах гарч байна. За тэр санаа нь ямар санаа хэлж байгаа гэхээр угаасаа development гэдэг англи үг чинь тэгвэл ийм колоничлын утгатай, ийм расист утгатай юм бол энэнийг шууд хаяад хэрэглэх юм болоод шал өөр юм ярил л да хэдүүлэх гэж байгаа. За энэ нь бол нөгөө манай либерал одоо либертариан гэдэг байгаа тийм манай неолибералуудын шоолд нөгөө Латин Америкийн улсуудын яриад байгаа зүйл 21-р зууны социализм эдэр гэдэг тийм. За яг нь Венесуэл эдэр бол ингээл дампуурчлаа эдэр гэл манайхаа ярьдаг те. Гэхдээ энэ дээрээс бол авах санаа нь юу гэхээр илүү манустай төхүү тийм манусын уламжлалт ойлголттой төхүү санаанд байдаг байхгүй. Тэрний юу гэхээр байгалыг хүндлэе гэж байгаа. Энэ ертөнцийн чинь зөвхөн хүн амьдардаг биш хүнээс гадна үе олон биеийн одоо тийм биеийн гэдэг чинь тийм биетүүд амил зүйлүүд байгаа. Оршихуунууд байгаа. Эдрийг хүндлэе. Заавал барууных шиг заавал ингэж ухдаг, устгадаг тийм мүлждэг тэгээд эдийн засгийн ашиг гаргадаг байж яах гээд байгаа. Зүгээр одоо ингэ байгаа чи юу болохгүй байгаа гэсэн санаа илэрхийлж байгаа байхгүй. За Венесуэл сүрс нь шал өөр тустай асуудал шүү те. Зөвхөн социализмоос бол сүрээгүй шүү тийм үү? Шал өөр утгатай. Энэ яриад ах юм бол утгагүй зүгээр манай адил нөгөө хэлбэрчлал уугаач 21-р зууны социализмоос олж Венесуэл дампуурсан гэж ярьдаг тийм амархан биш.
За нэг юм санаа. Гурав дахь нь бол би хэд удаа бас янз бүрийн пост юмд орохдоо бас ярьж ирсэн юм ба. Тэр нэг basic needs гэж нэг юм байгаа. Хүн зүгээр шууд суурь хэрэгцээг нь өгье гэж байгаа. Ямар ч нөхцөлгүй. За бүгдэнд баян яддаг хөхгүй. За одоо манай хөтөлбөрийн хөлсний доод хэмжээ чинь 720 боллоо сая. Нэг юм үндэсний хэмжээ гаргая. Universal basic income ярих гэдэг нь. За өгье гэж байгаа. Өгөөд Скандинавын улсууд эдгээр за Африк, Латин Америк улсууд эдгээр дээр туршилт хийсэн чинь хамгийн гол ялангуяа яг Скандинавын улсууд яриад байгаа манайсаас угаасаа тасалт үйлдэлтэй учраас харьцуулахад хэцүү. Нөгөө хөгжиж байгаа гэдэг улсуудад чинь ерөөсөө хөдлөхгүй байсан нөгөө ядуу хэсгийн хувь хэмжээ багассан байдаг хөөе. Сэргээр яах нь шүү дээ. Сонин байгаас тээ. Багассан. Одоо манай энэ 3 тутмын ядуу гэдэг тооч 90 оноос хойш өөрчлөгдөг шүү дээ. Одоо ч нэг 27-6% нь ядуу гэдээ байж шүү дээ. Тэ? Албан статистикаараа. За тэгээд мэдхгүй ахаад нэг сарын цалингүй болоход тэр чинь шууд 52 морь руу очно гэж байгаа байхгүй. Бараг хүн амын чинь талан зүгээр ингээл ирмэг дээр ингээд явж байгаа байхгүй. Сараас жам зууч. Өрнөөс өр. Тий. Тэнгүүд нөгөө гол яг гоо тэр Universal Basic Needs-ийн гол санаа чинь болохоор юу гэхээр хүн өнөөдөр халуун шүл уучаад гарч явах, халуун шүл олж уух байсан гэж гарч явах хоёр хооронд амар ялгаатай гэж байгаа байхгүй. Амар ялгаатай. Яг нөгөө Латин Америк, Африк улсуудад бол яасан бэ гэхээр жишээ нь хүүхдээ сургуульд явуулвал ингэн хүүхдээ вакцинд хамруулвал ингэн нэтргээд гэсэн байгаа байхгүй. Тэр нь амар их мөнгө. Тэрний туршилт гэхдээ яг одоо хэр юу гэдгийг далаацтай ер нь сайн туршилттай. Хангалттай шинжлэх ухааны самплтай, үр дүнтэй. Бүр 2000 мянган хүмүүн хамруулсан ноор нэтер хийсэн байхгүй. За тэгээ энэ дээр чинь суурлаад одоо Скандинавын улсууд юу хийж байгаа вэ гэхээр нөгөө ажлын өдрийг багасгах тухай. Жишээ нь бид нар чинь бол тийм энэ 5 өдөр ажилладаг ч юм бол 1880 онд үлээ гарсан хууль шүү дээ анх. Үйлдвэрлэл. Тий. Тэгэхээр ч одоо 100 гаруй жил болсон буюу тэр үед ч бол нөгөө аж үйлдвэрийн хувьсгал яг ид болж байсан. Ажиллах хүч амар хэрэгтэй байсан гэж. Одоо бол энэ санаа чинь гол философи санаа нь бол юу гэхээр гоо хэдүүл амьдрах гэж л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэр дөрөв хүн ажиллах гэдэг бол амралтын өдөртөө өдөр өөрөө ажиллаж байна. Тийм. Ажилмааргүй байгаа бол чи ажиллаараа шийс хүрч чадна. Тийм шүү дээ. Одоо жишээ нь тий. Голдуу нөгөө хөрх юм төрийн албаныхаа хэлэрч л байгаа юм л та. Тийм. Тийм байхад заавал ингэж яах гэдэг. Хэдүүлээ амьдрах гэж л байгаа. Зүгээр л амьдрий л та гэсэн философи санаа байхгүй. За яг энэ бол одоохондоо нөгөө монгол хэл дээр орж ирээгүй, монголд яригдаагүй учраас эргээд нөгөө нэг манай либертариануудын санаа айгүй хүчтэй ингээд сошиал медиаар илүү төгдөг учраас нөгөө эсрэг аргументуудыг юусэн ярьдаггүй байхгүй юм. Тооч үзгөө наач та болохгүй тийм дайсан гэж үзэж байгаа шүү дээ. Эдийн засгийн гэхдээ хэр одоо viable юм. Монголд жишээ Universal Basic Income гаргаад за 770-ыг хүн болгонд ч юм уу тий за 860-ыг ч юм уу хүн болгонд ингэ л үгүй л тий. Яг үнэ. Эдийн засгийн би бол надад тооцоо байхгүй. Ягаад гэвэл би нэгт эдийн засгч биш. Гэхдээ манад энэтэй төстэй програм байна уу байна хүүхдийн мөнгө. Манай хүүхдийн мөнгө аюул магтагддсан шүү дээ нэрээ тоглоомчгүй. Nintendo олон улсын байгууллагч бол манай хүүхдийн мөнгө өлстэй. Энэ банкнаас үсвэл бүгд магтдсан шүү дээ нэрээ. Хэдүүлээ л ад үзээд байгаа шүү дээ. Яг нөгөө 23 оны 1 сарын 1-ээс илүү 24 оны 1 сарын 1-ээс илүү энийг чи нөгөө хуулиар халамжинд оруулсан бохгүй. Түнгүүд нөгөө төсөв төслөх халамжийн чинь хөв нь ихссэн бохгүй. Чи 1.580 ч үү. Их 80 те. Айгүй их мөнгө. Хуучин бол халамжинд ордоггүйсэн шүү дээ. Дөнгүүд чи нөгөө пак гингүүд нөгөө пул нь айгүй их болчихгоод халамжинд манус бодоо те. Бараг хэдэн 80-ыг өгөөд юм лээ. 9-ыг өгөөд байна гэдэг лөө. Одоо бид sorry. Яг тоогоос сайн байхгүй байна те. Харин тэгээд уурлаад байгаа байхгүй. Би бол энэ хоёрыг гурыг хэлвэрээ. За яагаад хэлж байгаа юм гэхээр яг эхнийх нь бол харьцангуй бид нар нөгөө хоёр нь манус юм мэддэггүй учраас жоохон энэ ч бас жоохон танин мэдхүн утгатай байх хэрэгтэй байсан подкаст чинь. Ярьдаг л юм яриад яхав. За тийм утгаар шүү. Таны хувьд яг өөрийн үзэл бодол нь халамж дээр юу ямар үзэл бодол вэ? Сая дээр нь хэлчихлээ шүү дээ. Үгүй ер нь бол бүх улсад халамж байгаа. Хэрвээ хэдүүл хөгжсөн улс мус эдэр гэдгээ ингээ хараад ингээ тооцох юм бол манай халамж харин бага шүү дээ. Ялангуяа Европтой харьцуулах юм бол хэдүүлээ төсвөөс ичмэр мөнгө өгч байгаа байхгүй. Европын та нар бүр ингээл хайгаад үзээрэй 10%, 20% асуудалгүй төсвийнх нь. Тэжээс бас хувийн орлогоос нь ч гэсэн авдаг юм айгүй өндөр байдаг шүү дээ. Скандинавын улсууд бол өндөр. Скандинав чинь 40 40 идэж байгаа шүү дээ. Тэгэхдээ Скандинав би бас тэр Дайн гэдэг улсад тэр Копенгагены сургуульд 3 сар зочин судлаачигээ байж үтсэн. Надад бол айгүй тийм болмоор улс санагдсан. 5 сар 10 үнэтэй
жохон тэгээд ингээд дандаа том улсын нөлөөнд аягүй байсан. Манайхтай их төстэй шүү дээ. Сонирхолтой дайнчууд бас монголчуудыг аягүй хэртнээс сонирхож байсан юм бэл. Аягүй их жуулчин болт нөгөө аялагч эдэр явуулчихсан тий. Тэнгүүд ингээд одоо бидний хамгийн том буюу дэлхийн хамгийн том зовлон болчиход одоо тэгш ус байдал нь аягүй бага. Тэгээд ингээд дээр доор гэсэн ялгаа эдэр аягүй бага. Би бол жишээ нь ингээд нөгөө парламентын гишүүн ерөнхий сайд мэд нь дугуйтай явж яадаг эдэр гэл сонсч байсан байхгүй яг би яг харж байгаагүй л нэрээ өвлцөнгөө амар их сорж байгаа шүү дээ дугуй муугуунал айгүй хөвтэйг төрийн үйлчлэгээ үнэн супер ерөөсөө иргэсэн цагтаа ирээл ингээл яадаг тий айгүй дайчгүй нэг төрөний зүгээр яриагаа өргөжлүүлээд ингээ хэлэхэд бол тэнд нэг төрлийн халамжийн маягийн мөнгө байгаа байхгүй тэгээ манай профессор шоклоо ярьж байгаа байхгүй манайд бол чи философч юм уу одоо тийм урлагийн хүн болвол чи бол ер нь хэдэн жилд нэг мөнгө санаа зовхгүй философтод урлагийн бүтээл хийгээд ич болно шүү гэж байгаа. Тэр мөнгө нь тийм хэмжээтэй. Тэгтээ дэргүү чи яг мэдээж тэр нөгөө Европын улс учраас байр сав нөгөө өвлж авч байгаа хөрөнгөтэй байгаа шүү дээ. Манайс бодох юм бол тий. Мэдээж байр саваа өвлөөд авчиж болно чи айлын ганц ч юм хоёр үгдэл байгаа шүү дээ. Тэгээд нөгөө мөнгөөрөө философтод байж болно гэж байгаа юм. Тэгээ яг энэ бол илүү нөгөө нэг социалист эдэр гэхээс илүү надад бол юу санагдсан гэхээр илүү хүмүүнлэг санагдсан. Хэдүүлээ чинь бол зүгээр нэг байртай болох гэж яаж зовж байгаа байлаа те. Тийм яг эдийн засгийн нөхцөлөдлийн хувьд ч юм уу айгүй өөр хоёр зураг л баг л та тий. Тийм болохоор биш яг одоо чи Дан Man руу ч юм уу жишээ Дан Man руу жишээ татгаас жилүү дахиад нөгөө буцаад Монголынхоо жишээрүүл орох болчихлоо байна л да. Тэрнээс гадна эдэн нэр рүү орох юм бол дахиад нөгөө өөр мэтгэлцээнүүд рүү орох гээд байна. Тэгээ одоо жишээ нь би яаж яах тас либертарлахлаар ингээд тий яг баци гэхдээ дараа нь ярих юм болохоор энд хүмүүс бас нөгөө олон залуучууд ч үзэж байгаа. Тэгээ зарим хүмүүс л антрополог гэдгийг өс ойлгохгүй байгаа. Тэгээд антрополог гэж сонснууд нь ч бас ойлгож байгаа нь хэцүү баг. Тэнгүүд антрополог гэж яг юу судалдаг те хүн судлал гэж яах юм. Тий антрополог гэж бол маш төвчтэй бол ер нь чиний сая хэлж байгаа хүн судлал гэж монгол руу орчуулад байгаа ийм ухаа. За яг үүсэл нь бол илүү тийм Европын колоничлалтай жоох холбоотой үүсэл тийм харт хөвгтэй. Тэрнээс одоо антропологч аягүй хичдэг. Яасан гэхээр чи нэг улсыг колоничлох гээд очлоо юу гэж мэдэхгүй байхгүй. Бид чинь зүгээр тийм зүгээр төмөр бууны өдөс төмрөөрөө зогсож исэн ч гэсэн эсрүүцэх байхгүй, төгтөх байхгүй. Тэгэнгүүт гээд хүмүүс явуулж дүүх соёл илтгэв зам заншлыг минь мэдчихсэн байна. Яагаад хүмүүс байна гэдэг. Яагаад ингэж байх тийм. Ер нь бол тэр санаанаас үүсэлтэй гэж үздэг. За зарим антропологч нарыг бол гүүг эртний аялагч нараас үүсэлтэй гэдэг. За гэхдээ ямар ч үсэн колоничлалтай холбоотой юм хард үх бий. За одоо бол мэдээж эн чинь бол нөгөө эрдэм шинжилгээ учраас эрдэм шинжилгээний нэг давуу тал чи аль нэг газрын юм хүний юм ашиг сонирхлыг илэрхийлдэг байхгүй. Яагаад эрдэмт тийм хүчтэй бие даасан байр суурьтай дураараа юм шүүмжилж чадаад байдаг учраас ердөө юм. Чиний компани ажилтан болж идэг нэг л тэрэндээ баригдана их бах хэмжээд. Чи нам бол намдаа баригдана төрийн ажилт ийм бохгүй. Тийм учраас нөгөө баруунд чи ингээд маш олон улс төрөөс хараат ус ямар нөгөө ашиг сонирхлоо хараат ус санхүүжилтүүд эрдэм шинжилгээний санхүүжилтүүд байж байгаа. Чи тэрийг авцсан хүнээс эрдэм шинжилгээний л үр дүн шаардах болохоос чи ингэж хэлсэнгүү тэгэж хэлсэнгүү гэдэг байхгүй. За тэнгууд яг сүүлдээ ийм сангуудтай болоод их сургууль дээр бие даасан тэнгууд үсээд гэлэнгүүд илүү шинжлэх ухаан шинжтэй болоод тэгээд бусад соёл юмыг ард түмнийг таньж мэдээ гэсэн тэр жанжин шугам бариад л ингээд явцсан гэсэн. Чинь одоо Монголыг судлаад барууны зөндөө олон судлаачид ингээл Монголд хэрэг судалгаа хийгээл ингээл явчих тий. Тэд нар яах гэж Монголын одоо малчд яадаг. За Монголын залуучууд яадаг тий. Монголчууд юу хийдэг гэдгийг сурч яг түүнтэй адилхан одоо австралчуудыг судалж байгаа хүн байгаа тий. Амазоныхныг судалж байгаа хүмүүс. Тэгэхээр ерөөсөө таньж мэдэхгүй байгаа судлах. За гэхдээ энэ дэр маш том ялгаа байгаагаараа антропологч нар энэ дэр бахархдаг. Өөрөөсөө юу гэдэг вэ? Бид нар бол хамгийн хүмүүнлэг хүмүүс гэж хэлдэг. За шинжлэх ухааны мэдлэгийг хит шүтэх аюултай. Хэдүүлээ атомын бөмбөгийн тухай ярьж болно тий. Динамит хийчээд манай Нобель маань яалаа тий. За пенсилин яах вэ маах вэ гэдэг ингээд сөрөг үр дүнгуудын тухай асуудал байгаа юу л байгаа. Тэгээ нацист эмчнэр яаж еврей нэр дээр туршилт хийж илаа. Тэр чинь эрдэмтгэлээсэн шүү дээ тий. Зарим Нобель тунгууд өдрөл нацизмын талд ажиллаж ирсэн. Ийм аюул бас байдаг. Тэгэхээр энээс ангид байхгүй юу? Ерөөсө хүн байх, хүмүүнлэг байх гэдэг жанж шумаа заавал барай гэж. Одоо хэрвээ та нар анзаардаг бол хит мэрэгжилтэй авцсан айгүй төвхтэй байдаг. Өөр юмнууд ерөөсөө анзаарч ардаггүй. Зөвхөн тэргүүрээ юмэг тайлбарладаг. Тийм. За одоо манай технократууд байна. За манай эдийн засагч нар байна. Энэ бол зөвхөн манайдаа биш шүү. Эндээ ч үстэй юм бэл. Хитрхи эдийн засгийн ашиг тус юм ярьдаг. Хитрхи
Тэ технологи хөгжил твшил ярьдаг. За ус төрч гэж айгүй төвхтэй мэрэгчлээ. Зөвхөн тэргүүрээ юмыг харддаг те. Яаж сонгохдгоо гэдгээ яаж идэг. Тэгэхээр ийм байж болохгүй гэж үзэж байгаа. Шинжлэх ухааныхаа үнэнг олох хэрэгтэй. Гэхдээ чи байнга хэлээд хүнээ бодчих хэрэгтэй. Нөгөө судалж байгаа хүндээ хор хөрөл учруулж болохгүй. Нөгөө судалж байгаа хүнийхээ ахуй амьдралыг сүртгэж болохгүй. Эдэр гэж тийм үү. За хоёр дахь нь заавал онцолж миний хэлмээр байгаа юм нь арга зүй судалгааны арга зүй гэж нэг юм байна. Энэ нь бол өөрөөсөө бол оролцсон ажил гаргах зүй гэж хэлж байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр одоо би ингээл хийж нөгөө одоо би чинь малчдыг судалж байгаа гэхэд өөрийнхөө жишээн дээр зүгээр ярьчих заавал ингэсэн гэсэн үг шүү дээ. Ямар санаа хэлж бол би заавал тэр малчдтай хамт амьдрах хэрэгтэй. Тэдний хийдгийг хийх хэрэгтэй. Эддгийг идэх хэрэгтэй. Тэдний унтдах газар унтах хэрэгтэй. Тэдний өмсдгийг өмсөх хэрэгтэй. Тэгжээж би тэднийг ойлгоно. Тэгээд 1-2хан сар байж болохгүй. Ерөөсөө хүний амьдрал гэдэг чинь юм жилийн цикл тавьчихдаг. Бид нар бүгд бичиж жил болгоно шинэ жил тэмдэглэл цагаан сар тэмдэглэл тийм үү. Ер нь тавтагддаг үйлдэлүүд дунд нь ялгаанууд байна. Энийг бүгдийг чи таньж мэдэх хэрэгтэй. Тэрнээс очиод ярьслах хийгээл тий. Окей за та ингэж юм тэгж гэнэ үү. Асуулт болсон уу гэж гарах тухай асуудал биш. Хүн чамд тий нэг уулзаад нэг юм ярина, хоёр уулзаад нэг юм ярина, гурван уулзаад нэг юм, арх ухаараа нэг юм ярина. Магадгүй цуг усан сэлж яхахтар юм, цуг пиццаа сууж байхдаа шал өөр юм ярина. Ийм байхгүй. Энэ бүх нөхцөлд нь юм мэдэх хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас антропологийн одоо энэ доктор ялангуяа хэрэг судалгаанууд бол жил за чинь Кембриж зэрэг том сургуулиуд бол бүр 18 сар тий жил хагас хэрэг судалгаа хийх шаарддаг байхгүй. Ийм учраас бүрэн дундаж битгдэг гэж. Таны одоо хийж судалгаа чинь малчтай холбоотой гэж тий. Одоо бол би нөгөө малчид дижитал технологи ашиглаад амьдралд нь ямар өөрчлөлт гарч байгаа гэсэн юм. Таны докторийн ажил, судалгаа хийж байгаа. Аха. Буцаагаад юу гэдгийг өөрсдрүүгээ өнгөж ийн гэсэн үг шүү дээ тий. Түүхэн талаасаа бас нэлээд ингээд юмнууд өнгөж л байгаа хэл та. Би тэр таны дээр Women for Change, Men for Change тий. Men for Change event дээр явж хахад одоо ингээд хүн судал гэх тэгэнгүүт бид нар ингээд тэр хүний амьдралын хвшил одоо бүх юм руу л орж байгаа шүү дээ. Юу хийдчихсэн уужсан энэ дээр секс хүртэл орж байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой айгу сонин нөгөө баримт хэлжсэн. Тэр би тэрийг сөхөөд тэр юмнууд руу ингээд орж судалж байгаа нь бас ажлын чинь нэг хэсэг үү? Гэхдээ би бол яг тийм биш. Би бол одоо ерөөсөө маш энгийнээр хэлэх юм бол зөвхөн дижитал гэхгүй ер нь янз бүрийн технологи амьдралдаа ашиглаад яаж өөрчлөлт гарч ийна л гэдгийг сурч байгаа. За жишээ нь одоо зүгээр хотын манусыг ахуй амьдралтай ингээ хавцалтуулаад ярьлаа гэл тэгэхэд хэдүүлээ нэг юм газан халаалт руу шилжих тухай ярьж эхэлж байгаа шиг байна тийм үү. Гэтэл одоо малч чинь бүгдөө ингээ газан зугт болсон байгаа байхгүй юу. Тэгээ 100 бол одоо тэгээ аргал маргал түлээвэж идэг юм болоод байхгүй болсон. Тэ. Тэгэхээр магадгүй нөгөө өдөөний бүдүүлэг гэж гоочлт гарууд чинь манасаас илүү газтай харилцах таталтай жолцсон байгаа мó. Мэдгүй одоо зүгээр л өнгөц бодоход тийм үү гэсэн жишээ санаа. За нөгөө сэргээгт гэрчин хүч рүү шилжимэлж идэр гэлдэг чинь хотын нэг хүмүүдгүй одоо би нарны төлөг аккумулятор залгаж чадахгүй байх магадaltaй шүү. Тийм аа. Гэтэл бол малчны хөгд бол тэр чинь хэдэн жилэр хэлсэн маа гэл ингээл хийх ч юм уу. Эний чинь ингэж тогийн шилжүүлэх хэвээр ингэж докторжуулах хэвээр гэдэг юм аа ингээ холбоо сууж байгаа байхгүй гэдэг ч юм уу те. Зүгээр яг энэ нь бол би зүгээр энэ подкаст зориулж одоо амтан жоохон чимэх маягаар ярьж байгаа шүү. А яагаад тэгэхээр нөөсөө малчтай шин дандаа л бүдүүлэгд ороо тийм. Технологид шин дандаа нөгөө нэг хөгжил дэвшил адванс гэсэн юмтай холбогдож ярьж байдаг те. Тэгээ дээрээс нь хотын. Тэгээ ухаалаг. Одоо технологи араас чи смарт гэдэг үг ороод ирсэн те. Технологи хэрэгжилж явал смарт гэж байгаа. Гэтэл тэ чиг хайлж байгаа мó гүмүү те. Үгүй харин тий харин ч мангар болгож иж болно шүү дээ. Тэ чаж иднээс асуухгүй болохгүй байна гэл ингээд өөр шогийн бичлэг эдэр хийцээ сүсэл те хас асуугатай эдэр тийм хийцгүй ээж бас болохгүй шүү дээ. Гэвч те зүгээр магадгүй ирээдүйд тэгж магадгүй л те зүгээр одоохондоо зүгээр тэр шог бичлэг юм чи. Гэтэл үнэхээр тэрийг ашиглахгүй байвал хамаагүй өөр байх ч юм уу яах юм те. Тэгэхээр иймэрхүү маягийн зүйлүүдийг сонирхож байна. Өөрөөр хэлбэл одоо моциклунаал. Тий. Ч одоо чөтөртөн бүрнийхээ араас яваал байснаас хамаагүй дээр байна шүү дээ. Яагаад дээр байгаа. За тэгэл малцалдаа GPS мэс зүгүүлж байна. Амар хэвчтэй. Амар технологи ашиглаж байгаа байхгүй юу? Тэр тухай. Поллог моллог гэл уусаа сүүлийн үед бас яг энэ нөгөө номад гэх юм уу тий. Одоо ийм бизнесүүд ч гэсэн гараад ирж шүү дээ. Хотын хүмүүсд үеийг сууж шүү дээ. Дрон нормал тоолё гэдэг. Дрон нормал тоолж байна. Тэгээд нөгөө нэг удмын бичиг юм блокчейн мен дээр суйрлуулад ингэ. За энэ бол одоо миний
дэлгүүрээс авж байгаа мах маань өөрөө ингээд юу QR-ыг уншуулангууд тэр аймгийн тим малын юусан дамжиж гэдэг нэг юм уламжлалтын хүртэл. Одоо ингээд айрын марк гэдэг чинь зүгээр QR-ыг уншуулахад чил Булган аймгийн сайхан сумын тэдгүүр багийн мал чинь тэрний хөхөр айраг гэж гараад ирж байна. Тийм юм дахь дуртай. Тийм дайн ороо явж байгаа. Та ер нь сая хөдөөгөр ингээд явхад хідэн айлаар орж гарав. Ер нь ямар хуу таны судалгааны нөгөө яг өдөр тутмын процесс юурээс сүхтэд сонсогдчихлаа л да одоо жишээ нь яг ингээл тэнгуут одоо нөгөө хүнжилтэн орно гэдэг шиг яг тэгэхээр яг тэгж явж байхад хэр байсан оролцоо participant observation гэж байгаа. Яг зүгээр өдөр тутамд юу хийж байгаа гэсэн тийм юугаа ярина гэдэг юм бол мэдээж цуг босно хүмүүстэйгээ. Тэгэхээр унтаад хоцорч болохгүй шүү дээ тийм. Сая одоо жишээ би дундгой яваад тэр сүүлийн 2-3 жил очиж байгаа Тэмээ малдаг нэг 2 найз дээр очиод ингээд найз болчихж байгаа шүү дээ. Ингээ яаж чам. Тэгвэл тэдний ходрол ингээс ааж байгаа. Өглөөр нэг 7 өнгөрөөгөл босч байгаа байхгүй. Тэгэл галаан түлээл. Сайхан гэр дулаацчингууд бүгдээрээ босоол. Тэгэл цайгаа уугаал ингээс ахар гарч байгаа. Тэгэхэд яг сайхан гигээ ороод ингээл тарж авах ус малаа их тусгаж болохгүй. Ягаад гэвэл өвөлч мас мал дулаан хэвтэртэй байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хамаагүй туссан бол дараад одоо хурдан мууддаг одоо хоёрт нь турдаг гэж байна тийм. Тэгээд тэрийг харж байгаа малаас аачих. За малаас агаад инх фотогоо ер нь ямар ч асуудалгүй ялгараа авчиж байгаа тийм үү. За тэгээд ерөнхийдөө миний үндсэн ажил буюу нөгөө хүмүүсийгээ живжлах ажил эхэлнэ тийм. Тэгэл асуугаал яриад. За тэгээд за энэ юу яаж юм бэ? Тий. Тэгээд мэдээж эхлээд очиход бол эхний хэд хоног бол чи цочин байна. Цаанд ерөөсөө л тогтмол арих ингээл мах тий. Гэл гой хоол гой юу ингээл яатлаа. За тэр үед бол хүн шал өөр юм ярина. За тэр үе өнгөрөнгөд хүн шал өөр юм яж эхэлнэ. Тэнгүүд эхлээд ерөнхийдөө тийм формалны байгаа үеуд дээр бол ерөнхий ажиглалтай асуултууд явж байгаа. За яаж яа энэ өвөл ямар байна засэр байна занутдаг ороо яаж яа гэдэг ч юм уу те. За тиймэрхүү нөгөө нэг намайг зочин биш гэж үзэж байгаа үе рүү ороод эхлэнгүүд юу болж тарах вэ гэхээр илүү нөгөө бэлтгэсэн нарийн асуултууд орж ирнэ. Одоо бүтцлэгдсэн ярилцлага гэж одоо монгол руу орчуулад байгаа те structured interview гэж. Тэгэхээр нөгөөхийгөө ерөнхийдөө ингэж яваад дуусангууд дараа нь одоо бүтцлэгдээгүй буюу дундуур нь орж ирэх асуулттай үеуд орж ирнэ. Тэр нэг үнтэй ерөөсөө нэг яриад байгаа биш. Нилээ хэд ярина. За тэгээд тэрнийхэн дараа бол за энэ хэрэгтэй сонирхолтой байна гэдгийг нөгөө дуурайч эдэрт буулгах хэрэгтэй юм байвал буулгаж аав. За яг энийг бол нэг буулгах хэрэггүй юм байна гэдэг бол буулгахгүй байж та бас болно. Гэхдээ бол яг миний шаардлага бол ерөнхийдөө манай өдөртөгч бол чи хамгийн багадаа 70 хүнтэй ярилцлага хийх хэрэгтэй шүү гэсэн. Тэр нь бол бүр ингээд нөгөө дуурайчнтаа буулгаад ингээд яах эхэлж байгаа. За яг би бол нэг 100 гаруй хүнтэй богино урт тийм ярьцлага хийсэн. За нэг богинох нэг 15 минут орчим. Урт нь бол ингээ 2 цаг магтаран болчихж байгаа байхгүй. Зарим нь маш яриа тийм завтай хүмүүс байгаа шүү дээ. Гоё одоо ялангуяа голдуу настай хүмүүс тийм л байгаа юм л да. Хон машинд явахгүй юм чинь те. Залуучууд бол олдохгүй шүү дээ. Ерөөсөө тэгэл мотоциклаар тийм үү. Тэгэл цуг монд явж явахтаа л ярина шүү дээ те. Тэнгүүд эндээсээ яг би ингээ жоохон чанарын нөвд сэлэгдэлж байгаа 70-ын ерөнхийдөө нөгөө Оксфорд их сургуулийн тийм бас судалгааны бааз дээр байдаг. Тэрэнд ингэж хадгалуулаад тэрийг чинь текст болгож нөгөө транскриптинг гэдэг чинь те. Ингэж буулгаж ингэж янзлах хэрэгтэй байдаг. За тэгээд оройн нь бол одоо хээрийн судалгааны тэмдэглэл бичнэ гэж бас нэг чухал ажиллагаа. Field note гэж нэг юм байдаг. Тэр нь бол надад юу бодогдож байгаа яаж байгаагаа ингэж бичиж байгаа. За ер нь сүрхий их зохион байгуулалттай хүмүүс бол нэг нь миний одоо хувийн сэтгэл, нэг нь бол илүү эрдэм шинжилгээний сэтгэл гэдэг юм уу, нөт гэдэг юм хоёрын бичдэг гэсэн. Би бол ер нь тэгдэггүй. Би бол ингээл алертнэсэл дандаа ингээл одоо 10 хэдэн жил дандаа холио бичдэг. Мэдээж миний судалгаан тэр хувийн сэтгэл мэтгэл орохгүй шүү дээ тийм. Харьцангуул нэг жоохон тийм критикл шинжилгээ ухааны гэдэг юм уу, судалгааны жаах үнцэнтэй гэж ботсон гэсгүүд л орно шүү дээ тийм. Тэгэхээр тэр бол их чухал. Тэрэнд бол заавал цаг гаргаал ерөөсөө ууггүй бичээд авах хэрэгтэй. За одоо бол цаг юм сайхан болцсон учраас манай сул компьютер аваа явчих болж байна. За тэгээд тэр мөрийг чинь сэнгэлэх ямар ч асуудалгүй болцсон шүү дээ тийм. Тэр ингээд нэг мөр компьютер дээр бичиж байна. Аваач чинь бол гараараа бичээд нөө хийж авчирч шив гэж бас нэг ажил болдог гэсэн л та. Одоо нийгмийн шинжлэх ухааны мэрэгжлийн одоо ингээ хүмүүс бол за байгалийн шинжлэх ухааны судлаачдыг бол ингээл үн цэний нэг үе бодоход ойлгоод ах шиг байна. За энэ чинь чухал те. Энэ чинь хэрэгтэй одоо юу гэдэг те. Энэ чинь ингээд одоо юм одоо технологи өөрчлөлт юм байна те. Тэнгүүд бас нэг нөө шинжлэх ухаан гэдэг ихлээр л байгалийн шинжлэх ухааныг шинжлэх ухаан гэж ойлгоод нөгөө талдаа нийгмийн шинжлэх ухааныг бол баг ингээд би ер нь ингээд харж байгаа те. Малгах чинь те. Нэг юм хөнгөн гэж ойлгоод ах шиг ойлголт бас байгаад ах шиг байна. Тэгэнгүүт нийгмийн шинжлэх ухааны ач холбогдлыг ингээ хүмүүст ойлгуулъя гэвэл ер нь яаж ойлгуулах хэвтэй. Та ер нь ач холбогдлыг юу гэж хардгийг те. Та YouTube-тэй ахигч болохыг хүсэж байна уу? Сүүлийн 3 сарын хугацаанд USA Shop-ийн имэний хэрэглэгчдээс сайн дураар худалдан авалт бүрт $1 хандив цуглуулсан.
нийтдээ 2365 хэрэглэгчээс 8,562 мянган төгрөг цугларсан байна. Энэ хандвар бид 14 гаруй дугуулan секцээр хичээллэх боломжийг нээхээс гадна хичээлээ 5 дахьтай орчинд хийх, ном унших, найзалж нөхөрлөх, сэтгэл зүйн үйлчилгээ авах зэрэгэд олон үйлчилгээг хүүхдэд хүргэж байгаа. Энэ бүгдийг биелээ олоход тусалсан хандивлагч хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. USA Shop Цэгмэн. Ерөөсөө маш амархан шүү дээ. Баруун орнууд юу гэж харж байна тий. Тий, ерөөсөө уул нь бол аюу амархан байхгүй. Зүгээр л өдөр тутмын асуудал дээр чи нэг жоохон хүн төрстэй хариутай байх асуудал шүү дээ. Тий. Маш их барлаа юм ярьж байгаа шүү дээ. Солиотой хариулттай сууж байгаа шүү дээ. Тий. За хэдүүлээ тэр сарлуу төрүүч талдаг тухай яриаггүй шүү. Тий. Тэр бол угаасаа аль ч нийгэмд байгаа хүмүүс тий. Тэднийг ерөөсөө гоочилж болохгүй. Англид ч тийм сайхан гарууд байна, Америкт ч тийм сайхан гарууд байгаа тий. Одоо яг тэр ч хүний ихтгэл үнэмшлийн асуудал тийм үү. Гэтэл зүгээр өөрөө чи хэлж байгааг бол илүү би яг нэг одоо би шүтээс багшилчаас одоо би мөст багшилж байна те. Энэ төр бол жишээ нь шүтээсээ инженерийн багш нар ч байд юм уу тэр бол ил цагаа юу гэж ярьдаг гэсэн үлээр чи инженер болох гэж байгаа хүнд нийгэм ухаа хэрэггүй гэж мангардаг гэсэн. Ер нь жоохон мангар багш нар нь. Тэр доторч бас аятайхан багш нар байгаа шүү дээ. Аятайхан нь бол тийм юм ярихгүй тийм үү. Тэр мангаруудын хувьд бол те sorry одоо юу вэ гэхээр яг л чиний ярьж байгаа юм хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг чиний яриад байгаа баталж байгаа баримт болчихж байгаа. Өөр нэг тийм хандлага байдаг биш. Бүр тогтцсон баг концепт маяг юм байгаа. Багш нар яриа байж идэг. Тэр үтэл чи одоо нийгмийн ухааны багшийн би даалтан дээр очиж сууж яах гэдэг тэрний оронд миний энийг хиймээ эдэргээ лабораторид оруулаад суулгачдаг очиж ширүүл мөрөөл хийжсэн тохиолдол жишээ надад дээр гарч ирсэн бохгүй. За тэгэхээр энэ утгаас нь хэдүүлээ ярив тийм үү. Ингэх юм бол айгүй тэнэг бохгүй. Яг түрүүний ярьдаг шиг нэг мэрэгчлэр нэг юмыг тайлбарлах ямар ч боломж байхгүй. Ямар ч боломж байхгүй. Эннийхэн горыг одоо хэдүүл уус үндэстнэрээ амсаа явж байгаа. Монгол туйлыг зөвхөн хуульч хийдэг заяа. Одоо харалтаа энэ овшийн хуулиудаа. Монгол 900 хуультай гэж байгаа. Тэрнийх нь 200 нөгөө мө сайн зориг хийсэн юм шиг байгаа. Тэ өөрөө ч утсан шүү дээ. Тэр 200 хуул өгсөн. Ийм солиотой. Хүн 200 хуул өгч болох уу те? Нөхөр өөрөө сумтай нөхрөлтөө тий. Тэгтээ тэгж чадж байгаа байхгүй. Тэгээ харалтаа. Ерөөсө хууль баталгаад 20 сая төгрөг өгдөг. Тэрийг ерөөсө хуульчдын хааг олцсон. Тэгээ одоо манай хууль төр маш тий. Тэгээд одоо та нар хуульчдын ярьдаг аргументыг сонсороо. Хөгжсөн улсад тэгдэг гэж гуцдаг байхгүй дандаа. Тэр улстай баг очиочгүй. Тэр улсаа хэлээгч мэдэхгүй. Тий. Эсвэл олон улсын байгууллага тэгж зөвлөсөн гэж гуцдаг. Үгүй бидэд яг ч таригдлах байгаа. Энийг одоо ашиглаж болохгүй юу? Тэгвэл одоо би ч хууль өгч болох юм байна шүү дээ. Ядаад байгаа байсан Герман тэгдэг. Машин баруун өргүүлдэггүй юм байна лээ. Тэ? Нүүб тэгж хэлсэн. Паг би 20 сая авъя л та тэгвэл. Их өнгө шүү дээ. Эдийн засгч та дандаа баахан загвар яар. Тэ? Өөрөөсөө ингэчдэг. Чи эдийн засгийн шийдвэрээ загвараар гаргаад байна уу? Би өөрөө амьдралын тухай ярьж штэ. Тэр том төсөв мөсүн төгтгөлийн байгаа инфляц нь би мэдгүй. Гэхдээ надад эдийн засаг миний эдийн засаг чухал байна. Би хэзээ тэр ямар загварыг мэдгүй хийчих. Тэрийн загварчлалын богоц тэгвэл. Гэхдээ нарийн ярих юм сэтгэл зүйн үүднээсээ хэдүүлээ зүгээр л зуршлал дагаж амьдарч байгаа хүмүүс штэ. Бодоо сэтгэл амар ингээл уучлаарай бидний өдөр тутмын шийдвэрийн 90% маясын зуршил ямар загвар байгаа тэр тэгвэл. Инженерүүд тэ дандаа бүлбэл төсөрдөг байхгүй тэ бурхан хүний бүтээсэн бусдын инженер бүтээсэн гэнэ Монгол инженерийн бүтээсэн юм юу вэ? Улгаач замааш тавьж чадахгүй гоос тэ ийм аюултай зөвхөн хамтлаггүй ш нийгмийн ухааны давуу тал юу вэ гэхээр гү чамаг ингэж догмат энэ чинь нэг төрлийн догма ш нэ нэг төрлийн хараач чи шашны фанатик болж байгаа байхгүй зүгээр шинжлэх ухааны нэр ашиглаж нэгийг тийм солиорж байгаа байхгүй юу? Окей чиний одоо улс төрийн үзэл бодол хамаалга угсаа солиороо явж явах хэрэгтэй. Тэгээ солиотой юм зөндөө байдаг. Гэтэл бүр амьдралаа хүртэл шийдсэг баг аваагаа сонгохоо хүртэл шийдэх гэдэг юм аашаа. Зүгээр тэр нь өөрийгөө зөвтгөж өөрийгөө лаг би чамаас дээр шүү гэдгийг л харуулхад ашиглагдаж байгаа юм болохоос үндэ шинэ тэр шинжлэх ухааныхаа төлөө биш. Үндэ те юмыг таньж мэдэх тухай асуудал биш байгаа байхгүй. Зүгээр л би лаг инженер, би лаг эдийн засаг, би лаг хуульч, би чамаас дээр л гэдэг байгаа байхгүй. Зүгээр л айгуугаа тийж байгаа. Үгүй ядаж чи ийм мангар болохгүй байхгүй. Нийгмийн ухаан уншвал. Тэгээд айтхтаа хүмүүнлэг хүн болно. Чи ядаа үнтэй аятайгаарсан. Үгүй ядаж чи тэ өөр таалагч үнэ аятайхан найрын заа юу.
Ерөөсөө ийм ач холбогдолтой. Одоо дахиад энэ дээр дахиад bias байгаа юу? Хүмүүнлэг болох тухай ийм юу гэмээрийн за нэг рүү wokeism гэдэг шиг байгаа юм. Нөгөө тал руугаа олонгот эн чинь нэг юм social security гэдэг нэг юм бодлогын хувьд нэг юм army яваадах шиг байгаа тийм. Энийг бид нэр дахиад колоничлалын үед хийжсэнтэй адилхан пропаганда ч юм уу тийм биш гэж яаж идэх юм. Үнэ. Тийм bias. Яг үнэ наатгал барих хэрэгтэй. Ер нь бол контролж явах хэрэгтэй шүү дээ. Яг ч юм тарих байгаа юм тийм үү? Үнэхээр гэтрээд байгаа бол эн чинь гитэрчлээ гэж бодох хэрэгтэй. Гэхдээ зүгээр яг би чамд хэрвээ ямар нэгэн хэмжүүр өгөөд гэх юм бол би бол судлаачдын ажлыг л гэж хэлж чадна. Ягаад гэвэл судлаач чинь хамгийн одоо тийм чиний хэлээд байгаа элдв ашиг сонирхол юм дараглуу те. Тийм хүмүүс байхгүй. Яг нь Монголын шинжлэх ухааны судалгааны санхүүжилтийн рүү төвхтэл байна л да. Гэхдээ бол баруунд бол тийм. Яг барууны их сургуулиудыг социалист болсон, зүүнний голцсон гэж одоо манай либертанууд олон төлөө зөндөл ярьж идэг учраас те. Байж болно. Тэр бол ерөөсөө асуудал биш те. Өөрөөр хэлбэл маргаан мэтгэлцэн бол мөнх юм бохгүй юу? Ямар ч маргаангүй, ямар ч асуудалгүй болно гэж бол бодож ерөөсөө болохгүй те. Энд чи баабарталтай байхгүй те. Нэг супер хариуцлагатай. Тэгэл тэргээр явчвал болчихно. Даанч чи хийж чадсангүй яагаад гэвэл чи тэнэг Монгол, өхөр Монгол байхгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө бүх асуултын ард тийм гаргалгаатай. Чиний оронд нэг цагаан нөхөр байсан бол хийн шүү. Ягаад гэвэл тэр хүн хөгжсөн хүн, соёлтой хүн, боловсролтой хүн. Тийм хүн авчрах үйдүүлээ Монгол хизээч чадахгүй. Одоо бүр ийм рүүгээ орж штэ тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бол ярих гэхээс илүү мэдээж ингээд чөлөөтэй сайхан олон үзэл бодлыг ярьдаг. Тэндээсээ ийм үү тийм үү гэдгийг ялгаж салгаж авдаг. Яг ч юм тархитлах байгаа юм тий. Тэгдэл байх хэрэгтэй. Тийм учраас л одоо юу гэдэг би одоо үгүй ядаж миний яв сурч мурж байгаа тийм сургууль соёлын юунд бол тийм янз бүрийн ашиг сонирхол орсон судалгаануудаас бол дандаа татгалцдаг. Ерөөсө багш чамд юу зааж байгаа юм? Тэрийг л зааж байгаа. Тэрнээс одоо ингээл чамд амар би 5 цаг тусдаг чи босмос тийм заахгүй шүү дээ тий. Манай Монголын багш нар шиг жирэмсэлчлээ тэгээ оюутан оюутнаа загнахгүй шүү дээ. Тийм ерөөсө байхгүй тий. Зүгээр л чамд энийг унш. Чи наатаа ингэж ойлгож болохгүй шүү. Энд чи ингэсийг бичээд байгаа байхгүй. Яагаад гэвэл өмнө нь тэр нөхөр тэгээ бичсэн байхгүй. Бараг л чамд нөгөө унших чагсаалтыг л зааж өгч байгаа. Тэгээ тэрийг яаж уншиж ойлгох тухай зааж байгаа юм чил ерөөсө багшуулж байгаа байхгүй. Гайдл өгж байгаа тий. Тэрийг чи олохын тулд чи айгүйх уншиж байгаа. Айгүйх цаг зарцуулж байгаа. Тэгээд тэр салбарт одоо экспертиз тий. Тийм юм да болж байгаа шүү дээ. Most төгсөөд тэгээ дараа нь Мельбурн яваад тэгээд Оксфорд тий. Тэнгүүт яг эдгээр дээр ингээд одоо зөрүүтэй талууд нь бас юу байна? Аль аль нь мэдээж боловсролын байгууллагууд. За яг нь мэдээж барууны одоо орнууд гэдэг утгаараа ч юм уу, гадаад орн гэдэг утгаараа зөрүүтэй юмнууд байсан баг. Гэтэ яг энэ мэрэгжлийн хувьд магадгүй те одоо нөгөө сурах үйл явц гэж хэлүү тэрлүүгээ оруулах зүгээр л гэж бодож байна. Тэгэхээр юм ялгаатай талууд нь. Наадмын дээр ч хоёр юм ер нь бол хэлж чадна. За яг эхлээд энэ хоёроо хэлэхээс өмнө эхлээд нэг юм хэлээ. Би most ингээ магистр хамгаалчаад тэгээд шүтээс цагийн багш болоод тэгээд нэг хэдэн сарын дараа 9 сард цагийн багш болж байгаа шүү дээ. Тэгээд нэг сард үндсэн багш аавна гэж зарлаа. Тэгээ би багш болчихж байсан байхгүй. Дөнгөж чинь би нэг 23-тай үндсэн багш болчихж байгаа байхгүй. Их сургуулийн. Ер нь бол яг социализм үед угаасаа багш аваар байсан учраас 22-т л ингээ багш болчихдог байсан. Тэгээ би болчингууд ерөөхдөө за окей энэ чинь бол миний карьерийн хувьд бол ер нь бол болж байгаа байхгүй. За тэгэл би доктор хамгаалчин за тэгэл мэдхгүй нэг их сургуулийн захирал мөхрөл болох ч юм. Ер нь бол ингээл академик хүний чинь карьер ингээл болчихж байгаа байхгүй. За би ер нь бол болчлоо гэж нэг хэсэг бодож жагаад тэгээд тэр үед бол ерөөс англи хэлмэл байхгүй. Би сүүлд англиар оролцсон шүү дээ. 25 хүрчиж. Тэгсэн чинь болтгүй. Ордгүй. За одоо чиний асууж байгаа ялгаа шүү заяа. Яа тэгэхээр ер нь Монгол төр унших юм ховордод эхэлчихэж байгаа байхгүй. За унших юм гэдэг нь юм байхгүй гэсэн үг шүү. Ном байхгүй гэсэн үг шүү. Илүү мэрэгчлээ санаа тавцчихад байгаа байхгүй. Чи одоо өөрөө дуршаад үзсэн ч бол чи Монголын түүхийн ном сөхөөл үз. Ерөөсөө нэг л санаа госч байгаа энэ дэр зөө. Нэг өөр санаа манаа байхгүй за. Тэ би дагуушуулаа шүү. Манус улстай тэ уучлаарай шул гэсэн. Ерөнхийн нэг концепт. Чи ингээл ном гарлаа сөхөөл үзлээ. Адилхан санаа. Ном гарлаа сөхөөл үзлээ адилхан санаа. Хөдөлгөр хэлэхэд. Инглиш чи өөдсөж байгаа байхгүй. Тэгээ ер нь болохоо байла яах вэ гэдгсэн. Манай өгш болохоор өдөртөгч болохоор гэж англи хэл мэл үзэлтэй оролдолтой. Тэгээ би англи хэл яах оролцоор угаад англи хэлд ажгүй болоод эхэллээ гэдэг ингээд барууны янз бүрийн тийм судалгааны төслүүд рүү аплайдж ирсэн байхгүй. Одоо миний судалгааг санхүүжүүлэх гэсэн. Тэгээ би хэд хэдэн судалгааны төсөл аваад эхлээд би тэр Дайн гэдэг улс руу Копенгагны их сургуулийн антропологийн тэнгэр рүү 3 сар явж байгаа байхгүй. Тэгэхэд л ерөөсөө шууд ялгаа мэдэгдэж байгаа.
Тэнд юусэн миний уншааг юм зөндөө. Суучлаар ёо яаж уншиж барна гэж бодож байгаа юм. Тэгэл уншаад ахт ойлгохгүй. Миний англи хэл тийм байгаа байхгүй. Тэгэл юусэн мэдхгүй нэг номыг хичнээн хийж ноцолдог байсан яадаг ч байсан юусэн ингээл үзээл юусэн болчихгүй. Тэгээ би юусэн 3 сар тэнд байхад арайхс нэг пропозал судалгааны төсөл боловсруулаад ирж байгаа байхгүй. Одоо дараагийн төсөлд аплайт нэгэл өөр юу ч хийдэг. Ямар ч аппликейшн баг. Та хоёр зүйл авцаадаг. Тий. Тэгээд одоо яах вэ? Ингээд байх. Өөрөөр хэлбэл би ер нь Монголд өөрөө алчвал алчгал юм байна гэж бодож байна. Ер нь бол Монголд бид ажиг байгаа байхгүй юу? Ер нь яг үнэ хэлэхэд үеийнхэн дотор бол залуу карьер эхэлж үлцтэй. Тий. Тэгэнгүүт чинь нөгөө тэнд очингууд чинь ингээд нэг төрлийн цохилд орж ирж байгаа. Пак чи уучлаар болохгүй байна гэж чадахгүй байна. Ерөөсөө энгийн докторийн үед ингээд төвшөнд чи очихоргүй шүү дээ гэдэг. Дөнгөд би ер нь сурах гэж бодож эхэлсэн байхгүй. Гэхдээ тэр хоорондоо зүгээр байхгүй. Яг нөгөө бичиж ирсэн төсөлмөслөө аплай хийж чад ашгүй ахиж нэг мөнгө олоод 3 газараас мөнгө олоод тэгээ би Кембрижийн их сургуулийн антропологийн тийм Монгол дотоод асуудлын төв гэдэг рүү 10 сараас 6 сар хүртэл явах боломжтой болсон байхгүй. Яг л надад тэтгэлээ. Бараг жил юм шүү дээ. Тий бараг жил. Тэнгүүд чи би ингээд яг 2 жичин байсан боловч ингээд явчихгууд чинь Азуулж яасан бэ гэхээр айгүйх юм сурж мэдэж тэнд ч нөгөө Монголыг судалж байгаа дэлхийн хамгийн том судалгааны төв байгаа хөөхгүй. Тэнгүүд тентээс дандаа Монголыг судалдаг өмнө надад Монголд иржсэн би заримд нь орчуулга хийжсэн. Ингээл ер нь зарим найз нөхдөдсөн юм хүмүүс байнгут. Ерөөс ингээд энгийн амьдралын төвшөнд ч тэр ингээд гараад папаро пи уусан ч тэр судалгаа яасан ч шал өөр орчин болоод ингээд би нээгдэж эхэлж байгаа хөөхгүй. Тэгээд за сурахгүй ахиж магистр сурахгүй бол би уучлаар би яаж агц гарахгүй юм байна гэдгийг ойлгож байгаа хөөхгүй. За энэ миний биш манай үндэсний асуудал шүү явж хамгийн зовлонтой. Юу вэ гэж монгол хэл дээр ч ерөөс аятайхан мэдлэг болж боломжгүй. Хамгийн харамсалтай тэр. Үнэн. Хийхгүй байгаа байхгүй. Ерөөс манайхан дээр ерөөсөө сүр текстүүдийг орчуулахгүй. Ус орчуулж болохгүй мэдгүй ус яагаад ч орчуулж байгаа мэдгүй шүү дээ. Ус тэрэнд мөнгө гарахгүй л дээ тэр бол тодорхой тий. Хин орчуулах юм? Би орчуулах юм. Үгүй тий. Эсвэл одоо молор эрдэнээр орчуулуулаад тийм балаа юм уушаа сууж явах уу? Тий. Чи утгагүй болчиход байгаа байхгүй. Ингээд мэдгүй яаж хийдэг одоо уучлаар би бол үндэ мэдгүй нэ. Би бол өөрийнхөө мэргэжлийн янз бүрийн юмыг бол аль болохоор Монгол дээр гаргаад байгаа. Сүүлийн үед бол би бүр яаж байгаа вэ? Англиар хэвлсэн гэ хэдэн сарын дараа монголоор гаргаж байгаа бүр. Монголд уушуулах. Яг бол чиний англиар хэвсэн юм чи уншихгүй. Яаж би хийгээд байгаа юм? Бид нар чи бичиж 2 жил болсон шүү дээ. Нэг үгэл гаргах. Хүн уншуулах гэдэг шүү дээ. Уншихгүй. Тэгэл өөдөө Чингис хаанаа яриад те. Тэгээ Монгол ген мэн цус ойртол бойтол балаа юм яриад. Хүч наадах чи 60 онд ярьжсэн шүү дээ. Чи юу солиороод байгаа юм бэ гэд. Бүр хөгжил хараа байна гэдэг. Тэр ингэчээд байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо ингээгүүд би чиний асуултанд баг эндээс хариулчихж байгаа байхгүй гэж бодож байна. Бүтцийн хувьд нөгөөх нь бол хөөх юм маш техник асуудал уу? Хэлний хувьд. Ингэч байгаа байхгүй. За жишээ нь бол хятад бол ингээд нийгмийн ухаанд бол нэг сүрхэн мундаг биш байгаа байхгүй яг үнийг байгалийн ухаанаар бол алж байгаа тийм мундаг. Ягаад нийгмийн ухаанаар явахгүй бол нэг улс төрийн үзэл бодол ярьж байгаа учраас тийм чирс хамаагүй олон төлөв донгоч болохгүй шүү дээ. Яг үнэ. Тийм ингээд хянаа хийчих واخ. Заавал нөгөө мө уужаад социализм үед чинь заавал Маркс Ленин гэсэн үг оруулахгүй ном болдгоо байсан гэдэг гэж байгаа шүү дээ тийм. Тэр шиг бол хайцсан учраас тэр бол нэг тийм тогтолцоотой ус. Тэр улсын нийгмийн ухааны тогтолцоо тэдний ч баг барууны тийм онл критик унших шаардлага гаргачих байх. Зөв хэрэгтэй нь уншчихдаг байх тийм. Сайн хэл устай. Тэрийг гаргаж идрээ илэрхийлэхэд болдог байх тийм. Нэг ч яг тэр нэг ийм хоёр төвхтэй ялгаа байсан. Нэг нь бол бүтцийн, нэг нь бол одоо юу хэл усны гэх үү тийм. Ийм ялгаа. Нэг шууд анзаарчихсан. Тэрнээс ч одоо бид нар сурах юм уу, ажил хийхээсээ бид нар бол уучлаар тэдрээс хамаагүй дээр. Хамаагүй төвчээртэй, хамаагүй сайн сууж чадна, хамаагүй мачхар энэ минь хамаагүй дээр шуучлаар одоо зарим талаар бол бид нар ч аюул сэргэлэн шүү дээ. Тэ ингээл ер нь бол буруу талаараач зөв талаараач тэ SMS-ээ хүлэгдэх тал дээр бол манайс бол амар. Энэ нөгөө хурдан шийдвэр гаргаж хурдан яадаг болохоор юм залжил гэж хэлэх юм да тий. Нэг юм амархан аргыг хурдан олдог болоо гэж бодож байна. Тэгээ нөгөө таны хувьд хэм бол айгүй олон л одоо ном зохиол юмнууд уншиж байгаа бах тий. Тэгэнгүүт ер нь яг зөвхөн ном руу бас жоох орчих гэж бодлоо. Ер нь ямархуу салбарын ямархуу ер нь ном одоо таны хувьд уншиж чинь тий. Одоо яг сүүлийн үед бол ингээл амигөх одоо тийм мэрэгжлийн бустай. Нэг 10 эдтэй гэдэг бахта ингээл ховны хөгжлийн ном уншдаг гэж одоо ингээл тэр нь ингээл явсараа гал дутах зохиол руу одоо миний гол жишээ нь бараг орж байгаа байхгүй. Тэгмээ таны хувьд одоо яг одоогийн байдлаар ямархуу ном уншиж магадгүй бас хүмүүс ч гэсэн ер нь яг энэ төрлийн номыг та хэд ер нь уншвал зөв шүү гэдэг тийм зөвлөгөө өгвөл ямар хуу төрлийн ном одоо бол жаахан хэцүү. Одоо бол өстой би яг л судалгааныхаа юм уншиж байгаа байхгүй өөр юмрээс уншихгүй те. Тэгэхээр мангар уйтгартай болчихно. Зүгээр яг илүү академик болоод шүү дээ. Би бол аль болохоор тийм public science
маягийн номуудыг хүмүүс уншаарай гэж болооддаг. Гэхдээ би оюутан байхдаа 30 хүрээгүй байхдаа энэ хувийн хөгжил уран зохиол бол зөндөө уншижсэн. Яг үнэхээр. Тэ тэгэл Монголоос бол Баабраас өсвөлэл тэр нөгөө Дори эдэр дүүгийн чигсалт тусалтаж би бүгдийг тусгачихсан шүү дээ. Тий. Тэгтээ хүн салхачсан юм билээ. Хариу та нар одоо уншиж байгаа удахгүй уус салхана. Ягаад тэгэхээр чи хэрэгжүүлэх ядраатай байхгүй. Тэр чинь Дори эдэр ш Дори эдэр юм биш үү? Дор мэдхгүй юу ч дууддаг. Дори эдэр гэдэг үг юм биш. Тийм үү? Дори эдрээ. Тийм үү? Би тэгж ойлгох шүү. За. Тэр чинь бараг л миний аав уншижсэн чинь 2 дахь илүү 3 дахь чиглэл нь байлуу. Би аргагүй шүү би Баянгор аймагт сургалт өгсөн. Ороод ирэнгүүт ч юу тэнд чинь ном гэж үлгэр юм байгаа шүү дээ. Ороод ирсэн ч юу манай ангид нэг 4 5 хоттой охтууд байсан. Барьж ид ингээ алдчихсан чинь. Тэгээ үрс хэлж ярьж чам дийлдэхгүй. Тэгээ миний эхний семестрийн дүн мөнгөс амар муу байд шүү дээ. Ягаад гэвэл ингээд ерөөс барьц болохгүй байхгүй. Номын самаанд чи яаж карт нэглэх. Ойлголт байхгүй. Гугсал тийм байсан юм чи тий. Тэгэл маань хөдөөнөөс ирсэн хэдэн манууд нийлцсэн төрчихгүй шиг те багшийн дэдийн бодол дээрээс ингээл салж байгаа хэрэг. Мань маргааш ирнэ гээл. Таны хувьд тэгвэл сайн оюутан ямар оюутан бэ те? Гэхдээ сайн оюутан гэдэг бол ерөөсөө сайн хүнтэй адилхан шүү дээ. Тэ? Ерөөсөө нөгөө сүр чадруудаас л шүү дээ. Худлаа ярьдаггүй хэрэгтэй те. За нэг худлаа. Гэхдээ тэр чи одоо юу гэдэг чинь дандаа үний яриад нөгөө хуучин социализмын пионер шиг байх гэсэн үг шүү дээ. Тэр чинь манайс мөнх л бодлоо ярьж байгаа. Гэхдээ одоо би даалгавраа хийнэ гэж хийхгүй өдр байхгүй шогтоод ажиллахгүй шүү дээ. Эсвэл хийгээгүй ирнэ те. Өвтчлээ ханаачлаа манаачлаа гэдэг балаа юм яриад ажиллахгүй чинь нөгөө бодлоо ярихгүй гэдэг чинь амар цаашлаа зөндөө олон зуршилны нөлөөлж байгаа зүйл шүү тийм үү. Тийм байх хэрэгтэй. За хулгай зэлгээ хийж болохгүй нөгөө академик ертөнцид ч одоо хүний нэг үгийг хүртэл ишилж мишилж ингэж авч явах хэрэгтэй те. Сүүлийн жилүүд бол би энийг одоо амар их өгүүлж байгаа учраас энийг юм бол заавал хэлмээр байна. Гэхдээ нэг юм байх хэрэгтэй. Тэгэл одоо юу гэдгийг шалчсан галжсан те ингээл юм болгонд л нурж унаал ишээж хараад нөгөө тагцаг шиг гээл тэгдэг чинь ишээжгүйгээл тэшээжгүйгээд ингээд байгаа юм бас нэг жоохон доктор сууршилтай ингээд нэг суугаад юм уу үзэж ингэж хардаг юм байх хэрэгтэй. Үгүй ядаж оюутан дээр бол тийм үү. Тэгэл чи баг эргээд цай хүнийхээ шин чанар руу тэгэхгүй төчөж байгаа шүү дээ. Манайс угсаа нэг хэлэхэд хүүхдтэй болно шүү. Манайс нэг хэмжүүр байгаа шүү дээ. Тэгсээр бүгдийнх нь амар нийцээд идэг. Ирээд өнгөд тийм. Нэг гадаас нь ярьж байгаа юм жоохон өөрөөр ч гэсэн цаанаа нэг юм хүн байх гэдэг асуудал явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь яг энэ хүн байхад нөлөөлдөг хүчин зүйлүүдийг та юу гэж хардیں۔ Магадгүй одоо нөгөө гэр бүлийн соёл байна. За боловсрал нь байна тий. Иргэн дээр нийгмийн бас нөлөөлөлд орж ирж байгаа л гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд ер нь яг ийм одоо сайн Монгол хүн гаргаж ирээ л та тий. Тэгээд ийм хүмүүс байж иж одоо магадгүй яг зөв нийгмийн хөгжил ярих юм бол бид нар ингээд дэд бүтц рүү очих юм бол хүн дээрээ очино. Сайн хүн, сайн боловсралтай хүн байж иж ингээд тий. Магадгүй одоо нөгөө хөгжил гэдэг үгийг ашиглахаар одоо имиж тий. Яг юуг нь мэдгүй учраас. Тэгэхээр яг магадгүй ингээд гоё юм хөгжлийн талаар тий. Жигнэсэл яг хөгжилтэй байдал. Ингээд алин болох нь энийгээ ингээл те ингээл инээ тэрэг гэхүү. Тэгэхээр тэгвэл цаашдаа бид нар ямар хуу хүмүүс маань хаашаа чиглэж иж бид нар хөгжих юм бэ? За ер нь маш шууд практик амархан гэдэг юм уу хэрэгжүүлж болох юм яриг үл ерөөсөө шууд л ажлаа барьж авах юм ярив. Уртгаалъя тий. Ажлаа барьж авах юм ярив. Зам засгаж байгаа бол зам шиг зам хий. Тий. Явгууны гой зам ихж бол гой явгууны зам хий. За эсвэл хэдүүлээ бүтцийн хувьд юм яри. Тэгвэл манай дөрөөсөө даруй шууд орж засч янзлахаас өөр аргагүй болсон салбарууд байна шүү дээ. Хүчин хүчний салбар байна. Эрүүл мэндийн салбар байна. Боловсролын салбар байна. Одоо хэдүүлээ хараа сургуулаан л Аз хөгжлийн банкны тусламжаар бариад байгаа болгож бодсон шүү дээ. Гэхдээ чи түр яах гэж манайст байгаа юм. Тийм шүү дээ. Одоо энгийн хүн дээр бодъё. Хэдүүлээ хэдэн төгрөг оллоо. Зайлшгүй хэрэгцээндээ зарчаад тэгчээд одоо хадгаламж руу хийнэ үстэй. Эсвэл нөгөө өсгөөс эхлэнэгээр маа хадгалж хайчаад дараа нь хоол байранд өгөх юм уу? Дүү шууд маргааш годомжор хөөгд гарна үстэй. Тэгэхээр ятгатаа сургуулаа төсөөсөө барьждаг болох хэрэгтэй байхгүй юу? Тэ? Одоо цалин цав маа үгүй үнэн шүү дээ. Манай найз нар бүгдөө дунд сургууль багшилж байгаа. Сая 400 500 үнэн шүү дээ. Гэхдээ та нар тэр мөнгө боддоо. Яаж амтрах вэ? Хүмүүсээ би багш миний гар дээр 2 сая 500 бууж байгаа. Би хажуугаар мөнхийн хаагаа хийж байгаа шүү дээ. Тэ байр зарж जैन, машин зарж जैन, хүмүүсийн байр машиныг зарж дундаас нь комисшн авч जैन. Тэ.
Гэхдээ нэг бодлоо ингээл амар гоё юм хийх боломжтой гоё нийгэм юм шиг тий. Англи бол би тэгж чадахгүй шүү дээ. Тэг чи боломж журам юмараа хаацсан. Тий гэж ингэж гоё entrepreneur стилээр болж байна. Гэтэ яг үнэн нэг амжуулахгүй шүү дээ. ажлын нийлэлтэй тий. Үндсэн ажлын боломжтой нэг хүнд байр ч юм уу машин ч юм уу сурчлаа явж байгаа хооронд яг үн надад бол ном зараа сууж байхад нэг залуу тэгж хэлчихсэн юм. Надад бол би бол өөртөө готчихсэн nooш. Тий Гүг багшаатаа ингээ машин дээр зарж байгаа харагдах юм аа. Тэгээгээ орон та ингээ номоо бичиж гэж байгаа юм. Бичмээрээ хулгайчаа мөнгө нь өрөхгүй байна гэж хэлмээр санагдсан да надад бол. Ингэж юм. Одоо яг үнэ. Одоо тэгэл ер нь давхар юм хийдэггүй хүн ер нь цөөхөн болчлоо. Харин тэгчээд байна шүү дээ. Аюу төвхтэй байгаа шүү дээ. Одоо тэнгууд барууны нэг юм хэдүүлээ нэг хөгцсөн уусмас гэл амар жишээ аваад гоё ингээл яаж байгаа бол учраас одоо та нарын үеэс ингээл да за 24 23 таатай сургууль төгсөл дэшээ ингээл явж байгаа юм хүмүүс бол аюу хөгцөө амьдарч шүү дээ. Байр сав юу ч байхгүй ерөөс ингээл айлын карма өрөөд тий. Карма өрөө шүү дээ одоо манайхаар бол тий. чи эрдэмтэд шүү дээ. Тий. Бизнесийн гоё амьдарч байгаа. Тэр ингийн хүмүүс ч гэсэн тэгж амьдарч байгаа шүү дээ. Одоо дэлгүүр хошоонд ажилладаг ч юм мэдхгүй компанид ажилладаг хүмүүс бол цалин өрөхгүй. Аюу төвхтэй шүү дээ. Ер нь дэлхийн нийтрээ тийм байна уу? Тий. Тэрөөс ийм нөхцөлд орцсон. Тэгээ эн чинь эннээсээ болоод капитализм ч аюу шүүмжлүүлээд байгаа байхгүй юу? Тэрнээс зүгээр хүмүүс нэг хөөцсөн та дургуутсан та ч юм уу нэг хоёр үзэл бодол байна. Ингээл хоёр нам ээлжилдэг болохоор ингээд байгаа ердөөс юм биш байхгүй юу? Тогтолцооны хувьд асуудал байна гэж шүүмж хийгээд байгаа шүү дээ. За одоо нөгөө хоёр нам хөлчин ч бол ингээд хоёр үзэл бодол ингээд сайхан солигдол засаг бариад ингээд амар байдаг байсан бол одоо бүр тиймчгүй болчихлоо шүү дээ тий. Трампыг харалтаа Republican-аас гарч ирсэн одоо баруун нөхөр байх хэрэгтэй байж исэн чи юу хийж ийнэ нөхөр. Одоо тэд яа энэ нөгөө дахиад бас капитализм нь яг нөгөө 100% капиталист орн гэж байхгүй гэдэг рүүгээ бацаал орж байгаа юм л та. Дахиад тэнд яг капитализм байгаа мó те эсвэл крона капитализм байгаа мó тэнд клиенталист систем орж ирж байгаа төр бизнес хоёрын хоорондын хамтрал нэг нөгөөгөө хогс орж байгаа тухай нөлөө энэ гэл зөвхөн драмасчтай одоо бүгдэнд нь л байсан л асуудал болж байгаа. Гэтэл буцаагаад нөгөө сая хажуу өрөө амьдрдгаас эхлээд бас яг зөвхөн нөгөө нийтээрээ гэхээдгээс гадна Монголд амьдарч байгаа багш нар эрдэмтдийн амьдрал тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны асуудал тэ нийгмийн эрхцээ одоо аз жаргалын индекс рүү орж ярмаар байгаа байхгүй. Тэ яг ингээд нөгөө боловсралтай тэ ингээд юу гэдгийг ингээд хөгжсөн байна. Тэг нийгэм хөгцсөн нэ амьдралын юу байна уу тэ. Тэнд бол манайс шиг ингэж давхар юм ажил хийх боломж байхгүй ер нь бол. Ерөөсөө чи их сургуулийн багш юм уу дунд сургуулийн багш байлаа гэдгээд тэрийг л. Тэгээ ер нь цалинчин бол ер айлч улсад багш нарын цалинч бага штэ. Статистик нөгөө дундаж медианы дээрээ те. Гэхдээ одоо чи арайш тураад өгчихгүй. Хүрэлцээтэй байхгүй. За бас нэг давуу тал эдэр нь бол нөгөө нэг үндсэн хэрэгцээг шийдэхэд бол боломжууд өндөр. Жишээ нь тэнд байр маяр зээлж явахад бол хүмүү хамаагүй учиртай. Тэ? Тэгэхээр ингээд та хоёр хоёулаа ажилтаа эдэр бол ер нь байр маяр бол манахаас аятайхан нөхцөлөөр авчихна. Тэгээ нэг 10 жил 20 жил дотор эдэр ингээд хангалттай төлөв дуусчихна. Тэр оронд л чи илдэг хямралтанд орчихгүй бол ер нь ингээд амьдэрчихна. Гэхдээ энэ нь бол тогтолцооны хувьд шүүмжилдэг нь бол өнөөхөл тогтолцоо капитализмаа буруутгах зүгээр л капитализм ингэж тийм ажилчтай бэлтжлээгаа арга штэ наатах ч гэдэг л ингээд шүүмжилдэг судлаач нар байна. Монголд хэдүүл яг түрүүний ярьдаг шиг суур юмаа ч хийж чадахгүй. Хүний хэрэгцээг суур хэрэгцээг ч хангаж чадахгүй штэ түрүүний ярьдаг шиг. Жишээ нь яг их сургуулийн багш яг уу баг доорн цалин те. Гэтэл 2 сая томсоо хамгийн том их цалин авч байгаа нь л нэг 5 сая ил хүрэгдэг гэж байгаа байхгүй одоо 20 хэдэн жил ажилласан профессор. Томчууд нь тий. Нөгөө нэг ажилласан жил за тэгэл нэмэгдэл ингээл янз бүрийн зэрэглэл идрээс болж байгаа юм л та. 5 сая ч гэсэн төвхтэй. Нэр ярих юм бол те. За хажуугаар нь давхар нэг юм их. За эсвэл эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу бизнес их. Ерөөсөө ингэхгүй бол болохгүй. Ерөөсөө бүтэхгүй те. Ийм байдалтай очиж байгаа юм. За энийг яах юм? Бид нар мөнгөгүй гэж ярих юм. Эдийн засаг болохгүй нэ гэж ярих юм. Үгүй нь бол айгүй утгагүй тайлбар санагдав. Бид нар мангар юмд мөнгө зардаг шүү дээ. Тэ? Мангар юмд зөндөө мөнгө зардаг. Мангар юмн дээр хөгжсөн улсын туршлага гэж хэрэгжүүлдэг. Тэгвэл яагаад чи их сургуультаа тэгвэл хөгжсөн улсын их сургуулийн туршлагыг хэрэгжүүлэхгүй байгаа? Чи нөөс судалгааны ч мөнгө өгдөг та нар бодолтой.
Зүгээр л most одоо ямар засгаас ямар мөнгө 2-3-аар нь гадаадаас л аваад байгаа шүү дээ. Гүү одоо ерөөсөө тэр. Одоо чинь яг Монгол шинжилгээ ухааны технологийн сан гэж байгаа. Тэр бол аюу төвхтэй сан. Яг угаасаа нөгөө шинжилгээ ухааны академиг санхүүжүүлэх гэж байгуулагдсан сан. Та нар тэр төсөл янз бүрийн юм арах юм бол ерөөсөө тэрийн хамгаалалтын сайдын илтгэж үүн 180 тэрбум төгрөгийг 50000 төсөлд өгсөн боловч ерөөсөө үр дүнтэй төсөл нэг ч алгаа гэж нөхөр сайд байхдаа мэддэг. Тэр хүн тийжих гэж байгаа. Юусэн баг. Тэнгүүд ингээд маш утгагүй судалгааны төр зөндөө байгаа. Зарим бүрээс нэг нүрч тайлан майл өгөөгүй юм зөндөө байгаа. Зүгээр л технологийн сан бол уучлаарай жидүү мэдүү нүүрсний хэрэг мэрэг шиг юм байгаа шүү. Тэ амар юм байгаа шүү. Ухуулаа. Тэ. Юун боловсролын зээлийн сан. Бас зэгүн газар байгаа шүү. Нэг нөхөр нэг цагт илбэлхэл байх л та. За тэгэхээр хөгжсөн улс гэдэг байгаа одоо тэр яг би энэ зүгээр туршлага мөрсөн шууд авч ярьдаг гэхэл тэр нь хэрэгтэй сайн гэдэг утгаараа биш хүмүүс их хурдан ойлгодог учраас энэ жишийг би авч ярьдаг байхгүй. А би энэ жишээнд бол дургу хөгжсөн улсын туршлага гэж язж хэрэгжихгүй. Тийм боломжгүй. Тэ зөвлөх мөвлөхөө бодлаа. А гэхдээ би шууд ингэж авч хэрэглэдэг зүгээр шууд яриагаа төвчилж байгаа санаа буюу хүн хурдан ойлгодог учраас яг л миний нэг хүн ойлгож авах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс би өөрөө солиороод байж болохгүй шүү дээ тийм. Утгаараа. А тэнд бол яадаг вэ? Цалин цав мөнгө баг боловч ерөнхий нөгөө нийгмийн бүтэц элдв юмараа бол тэрийн засцсан тохиолдлууд бол бай. Чи дөрөвний ярьж байгаа шиг судалгааны тэтгэлэг. Чи үнэхээр ингээ мачигаад гүрийгээд судалгааны тэтгэлэг авч чадах юм бол за тий одоо чинь 4 жилийн ч юм уу 5 жилийн ч юм уу за чи нэг сая доллар эдэр тэтгэлэг авчлаа гэхэд чи маш олон одоо юу гэдэг одоо зардлага хэлчих муухай юм аа. Гэхдээ тиймэрхүү юм зүйлүүдэн бол чи тэр судалгааны тэтгэлгээрээ нөхөх боломжтой. Чи ном эвлүүлэх зардал чи гарахгүй. Тэ? Магадгүй чи судалгаа хийж явахдаа тэр хоол унд мунд тэр нөгөө очих айл майлдаа өгөх бэлгэсэлт машин тэр унааны мөнгө гарахгүй гэдэг ч юм те. Гэтэл энэ болгоны зардлыг чи Монголын одоо нийгмийн ухааны эрдэмтэд өөрсдөө цалингаас гаргал явж байгаа шүү дээ. Нэ. Тэгчээд бидрээс мэдлэг нэхэхэд бол би бол дургуутсдаг. Бид гуцаатай тест нөгөө тэмцээд чи тааруулж дууллаа. Нэг гой залуу байдаг үстэй тий. Би чинь бол ийм зохион байгуулалттай. Зохион байгуулалтын зөв болчиход байгаа байхгүй. А энэ гисэн ч бас боломжийн үр дүн гаргаад ингээ явж байгаа ухаанууд манай Монголд байна уу үл байна тий. Жишээ нь би бол антрополог байлна. Манай антрополог бол Монголын нийгмийн ухаанд бол энэ барууны том сэтгүүлүүдэд энэ ч бол өнөө шинжилгээ ухааны стандартууд нөгөө ранкнд ч ордон шүү дээ. Нэг их сургуулийн ранкнд ч. Одоо тэр ранкинг чи 100 онооны 52 моёрны энэ судалгааны үр дүн шүү дээ. Энэ минт бол айгүй мундаг байгаа. Чи наадгийн би гэхэд чи өчнөө хэмлүүлсэн байгаа байхгүй. Зуулч нэг жоохон англи хэлний хурхаатай байсан тэрийг ашиглаад би ингээл гадны найз нөхдөдөө нийлээл тэгээд эдрийнхаа юунд авчуулагтаа ламтрахтаа хамтраал ингээл явсан юм үр дүн гарч. Гэтэл тэгж чадахгүй байгаа бүр англиар өгүүл хэвлүүлж чадаагүй байгаа салбар ухаанууд байна. Тэднийг тэгээ хэвлүүлгээл хараагаад ах юм уу? Зодоодах юм. Дуу ачигээл хүүг зоддог хүчрхийлэгч шил байгаа байхгүй юм чи. Гэтэл тэрний авч байгаа цалин чи өрөхгүй шүү дээ. Яаж судалгаанд мөнгө чи мөнгө штэ дунд гурван явах чинь зардал гарна үсттэй. Яаж судалгаа хийх юм те? Амар их мөнгө юусэн нэхэд байгаа юм байхгүй штэ. Тэ чи нөө хөрхөө хэдэн төрөл нэгж байгаа штэ. Чаавс нэг хөөрөгний мөнгө зөнгөл нэгж байгаа штэ. Гэтэл манай дарга нар чи машин унаа хусаад байгаа байхгүй те. Тэр болгооч машин унаа автобусан цуна ер нь явна штэ. Тэр баг автобусан цуул их сургуулийн ранкинд баг илүү нөлөөлж гэсэн штэ. Тийм баг. Энэ антрополог гэж айгүй гоё би тэгтээ нөгөө мэдгүй байж байгаа л тэгэл сүүлдэл мэдж байгаа юм л да. Бас тийм нэрээ амар гоё юу юм бэ штэ. Шинжилгээ ухаан байсан юм штэ. Тэгээ энэ одоо нөгөө оролцсон ажиглах гэдэг байгаа зүйл чинь хүмүүсийг бас гоё юм өөр төрлийн амьдралаар амьдрах боломж олгож байна. Яг үнэ гэж хараад байна л да. Даад бас нөгөө одоо Монголоос гадна бас юунууд оролцсон ажиглах судалгаанууд хийж ивүү. Гадагшаа судалгаа хийж байгаа хүмүүс бас байгаа манайд. За Хятад руу өдөр хийж байгаа. Би бас нэг Киргиз руу нэг 7 хоног явж үзсэн. Яг өдөөний малчтай нь бол англиар харилцах төвхтэй нэг орчуулагчаар дамжуулж байгаа учраас яг нөгөө first hand knowledge бүтээж чадахгүй байгаа байхгүй. За бас би Хятад руу явж үзсэн. Зөвхөн энэ миний жишээ. Гэтэл манайхнаас бол Хятад руу Хятадд байгаа монголчуудаа судалсан, Казахстан руу явсан, Турк руу өдөр явсан юм, Орос руу өдөр явсан юм жишээнүүд бол байгаа. Гэхдээ яг чиний хэлж байгаа нь ер нь антрополог анх үүсэхдээ өөрөөсөө өөр соёлыг судалдаг байсан. Сүүлдэл өөрийнхөө соёлыг судалдаг болсон байхгүй. Тэгэхээр яг бид нар ч гэсэн бас нэг зорж байгаа институтийн хувьд нэг том танхи байгаагийн хувьд бол антропологчдоо ирээдүйд бол ингээд Хятадыг нэг судалдаг нэг
зөвүүн баг байх хэрэгтэй байна шүү дээ. Оросыг судалсан нэг зөвүүн баг, Японыг солонгосыг судалсан те нэг зөвүүн баг байх хэрэгтэй. Яг энэ дээр нөгөө түрүүний ахаад ярьдаг нөгөө хөгжсөн улс эдэр гэдэг дээр чинь бол одоо энэ барууны улс төрчнүүд айгүй хандрологч нар зөвлөдөө шүү. Тийм бах те. Реалчуудын нөгөө технологийн газар мазрын ажилтаа хандролог шийдэр айгүй байдаг шүү дээ. Харин нэг тийм юм байх шиг. Хятадаас болоод Оросоос бол яг Монголд байгаа судалж байгаа хүмүүс байгаа тийм. Баталгаатай байгаа. Гэтэл бид нар тэр хоёрыг судлах гол байна. Манай судлаад яг зүгээр олон улсын харилцааны үүднээс судлаад хөрх тэр идэг муу гэж байгаа юм биш үү те. Тэр чинь ингээ зүгээр бичигдсэн юмнууд яриад байгаа байхгүй. Гэдэг чинь бичигдсэн текст гэдэг чинь бол те сонирхол орцсон текст шүү дээ. Чам нэгж уншуулах гэж те өгж байгаа текст тийм үү. Гэтэл чи яг өөрөө уншиж мэдээд ингээд дүгнэлт хийх нь яах юм те. Чи зүгээр зөвхөн хэлний асуудал бас биш байгаа байхгүй те. Цаашаа зөндөө олон юм байгаа. Ер нь бол явж тэр усны соёл зуршил гэж хамаг юм судалж шүү дээ. Түнхэж аваад. Үнэхээр сайн судалсан бол тэгэл зөв үр дүн гарна шүү дээ. Амар үр дүн. Та ер нь яаж явж байгаад энэ салбар руу орсон юм? За өстө санаанд юм болсон. За би бол түрүүний хэлдэг шиг хөдөө бол угаасаа тийм ойлголт мэрэгэн сонголт тийм байгаагүй яг үнэ нэглэхэд. Би бол юу гэж дотроо бодож байсан гэхээр ер нь мөстөл орно гэж бодчихсон. Тэр үчиг байхад болсон байсан байхгүй. Тэрээс хоёрхан хичээлээр юу өгдөг? Конкурс өгдөг. Тэгээ би хоёр хичээлээр нэг нь газар зүй нэг нь нийгмийн ухаан байлуу түүх байлуу. За тэр нь мартчих түүх байсан байхаа та. Өгөөд тэгээд яг газар зүйгээрээ болохоор би нэг мобисийн газар зүй анги мангид ч үлээ тэнцээд энэ түүхээрээ хаад бараг түүх нийгэм хоёр ч үлээ өгснөнгөөрөө болохоор би мөс тэнцсэн учраас би шууд мөсийг сонгоцсон байхгүй. Тэгээд окей за ер нь зур мөс юм чи явчих гэдгсэн чи Аз болж энэ яг миний одоо зуршил тэгээд сонирхдаг тийм чаддаг скиллүүдтэй таарсан буюу би их яриа тийм тийм байна. Би юусоо ярилцах дуртай тийм үү? Хоёр би унших айгуу дуртай байсан. Дунд сургуульд бол би юусоо уран зохиол түүхийн номыг бол юусоо тачирнуулсан сууждаг байсан байхгүй. За ийм байсан. Тэгээ бас бичих надад жаахан тийм авьяас байсан. Одоо монгол хэл зэл дээр бол тэр үед чи анх хэсээ орж ирж байсан байхгүй. Одоо та нарт бол зүгээрстэй амархан л байгаа. Тэгэд манайс анх орж ирж байсан гэ бодлоо. Тэг чи тэр мөрий чи бол ингээл айгуу гоё өчтдөг одоо оюучдаг л гэж манай багш нар л магтаал байдаг байсан шүү дээ. Яг багш нар нь тэрнийг мэдчих гэсэн юм уу ч юм уу тэр хоёуд бас. Тэнгүүд чи ингээд миний энэтэй хавцалцсан учраас би бол яг энэ мэрэгжил сонгосондоо харин сүлд айгуу дайчих байсан. Тэгээд яг үндэ одоо зүгээр хүнийхээ үүднээс надаас ингээ ямар мэрэгжил сонгох юм монхоо гэж асуухлаар би бол хариулж чаддаггүй байхгүй. Надад ямар ч байсан туршлагын даалга өөртөө. Би өөрөө ч нэг сонгочоогүй намайг сонгосон. Тэгээд одоо бараг л сүлдээ бол би юу гэж ярьдаг усоо зүгээр л чаддаг юм сонгож чаддаг юм тий. Чи одоо гоё гүйдэг бол тэгэл тавигч юм болохгүй юу? Болдог бол тэгэл мэдхгүй. Өсрөөч юу тий. Тэрийгээ сон юу одоо хүсэл мөрөөдөл зөрөөдөл тий хутлаатлаа. Бараг тийм зөвлөгөө гэдэг. Одоо зөвлөгөө өшлөө байхдаа нөгөө коуч мөөч юм сонсон. Юу гэдэг вэ чи юм уу гэ. Танд ингээд юу за таныг ингээд Монгол улсад ингээд хамгийн юм том одоо хүчтэй хүнээр тавилаа. За хинт хийж болно шүү дээ. Тэгээ таныг нэг юм нэг хідэн зүйл өөрчлөе гэвэл одоо юу өөрчлөх вэ? За хамгийн нэг салбараа л өөрчлөх шүү дээ. Салбараа л өөрчлөх. Юус хамгийн нэгдүгээр түн мэддэг сал юм аа л барьж аав. Хин ч их ажил баг те. Би бол хамгийн түрүү тэгээд 300 200 300 хэлчихэд яах юм те. Яг үнэн те. Тэгэхгүй тэгээд яг өсвөл Нямбатрын аргаар ажиллаж болно те. Мөнгө гэдэг салбараа сонгож болсон. Тийм. Би бол салбараа барьж аваад жишээ нэг түрүүний та хэд сая ярьлаа шүү дээ. Жишээ нь ерөөс ингээл улс төрчөөс хараат бус судалгааны самтаа болно би. Тэгэл улмаачийн судалгааны төсөл бичлээ. Тэр чинь ингээд blind review буюу ингээд 3 4 хөндлөнгийн чинийхийг чин гэж мэдгүй, эдрийг чин үнстэй чинь мэдгүй хүмүүсээр уншуулаад саналыг аваад окей. Тэ зөвшөөрж ивэл мерцэр чинь баггүй. Чам санхүүжилтийг ч өгнө. Хүсэж байгаа санхүүжилтийг ч өгнө. Тэ тэр бомд өрөг байна уу? 2 тэр бом байна уу өгнө. Чамаас эргүүлээд үр дүнгээ ясаж сайд шаардна. Тэ хэдэн өгүүл хэвлүүлэх, хэдэн патент болохыг, хэдийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх мэдгүй гэж болно шүү дээ, тэ. Ийм юм. За энэ бол зайлшгүй хэрэгтэй гоо. Ингэж хэдүүлээ аятайхан мэдлэгийн салбар бүтээх боломжтой. Тийм үү? За дараад нь мэдээж боловсролын салбар руугаа орно. Боловсролын салбарт хийж болмоор юмнууд юу байна гэвэл үгүй ядаж их сургуулийн бүтцээс өсвөлэл эхэлнэ. Чинь их сургууль university гэдэг үгчин бол болж өгвөл мэдлэгийн баг бүх салбарт мэрэгжилтэн бэлддэг байхыг л хэлж байгаа байхгүй юу? За боломжгүй л дээ. Тийм. Гэхдээ чинь би ингээл дэлхийн баг том ихэнх сургуулиар би явлаа. Заримд нь UST Scholar дээр хийгээл би явсан тийм. Тэгэхэд юу гэж тэдрээ өнгөрдөг гэж. Одоо шинэ би Харвард дээр очсон бод ингэж байгаа байхгүй.
Солонгос драма үзий ийм хичээл байна уу гэд хүүхд сонгоё хичээл. Тэгээд тэр нь анги дүүрий. Тодорхой тоо байгаа шүү дээ. 5 тэр үедээ 5 жилүү 6 жилүү. Тэгэхэд бид нэр манай тийм багш байхгүй гэж байна. Гэтэ Харвард бол тэр солонгос драмаг судалдаг хамгийн шилдэг багшийг онлогноор чамаагүй хөлсөлж авчраа хичээлийн заална гэж өнгөрч байгаа юм. Усанд сэлээд кредит авч байгаа шүү дээ. Кредит. Тэ? Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө тэр бакалаврын боловсрол гэдэг чинь хүнийг л аль талд сонирхолтой юутэй вэ гэдгийг мэдэх нэг хэсэг байгаад байгаа байхгүй. Яг зарим нь бол бизнесийн нэг хэсэг болгоцсон. Заавал магистр хийхээс аргагүй болгодог. Эдгэргээ шүүмжилдэг л дээ. За барууны том сургуулийн магистр бол угаасаа л мөнгөний машин дээр нэг жилийн дотор юу сурахгүй тэр бол тодорхой. Гэхдээ л тэнд чинь тавуу тал үүсэт байгааг үл үүсэт байгаа байхгүй. Сайн байна уу? Таны Америкаас ирсэн бараа ирлээ. Би юм захиалаагүй дээ. Би захиасан юм аа. Чи юу? За баярлалаа. Дэлхийгээр дэлгүүр хэсэж мөрөөдлөөрөө амьдар. USA Shop. Юунд сайн, юунд дуртайгаа бас олох гээд шүү дээ. Үнэн шүү дээ. Тий. Тэ магадгүй яад их 1.5 жил усан цэлэлтэй драма хичээл үзэлтэй ямар хамаатай. Тэгж байгаа чинь насны шийдвэр гаргах гэдэг байгаа байхгүй. За мэдээж нэг мэрэгчлэр насаараа явах боломж байхгүй. Хөвөр нөөршигтэн. Гэтэл чамаг тэр 1.5 жил үзчихсэн юмнууд чи хэрэг болох байхгүй. Яаж хийж байгаа шийдвэр гаргахт чинь. Гэтэл манайд ч юусоо эхнээс нэг л хардкор нэг зөвлөлтийн яг л Монголд мэрэгчлэлтэн баг байсан. Бушуухан мэрэгчлэлтэн бэлтгэж гаргаад сум руу явуулах гэдээсэн учраас өсвөл шалжруулж исэн байхгүй. Тийм биш одоо энэ тогтолцоо задламаар шүү дээ, тийм. Тэгэл ингээл хийгээвэл зөвхөн би салбартаа өчнөө юм ярьж болохоор байгаа сте. Одоо таарч ингээл асуу салбартаа өчнөө юм ярьж чадсан зөө. Ийм баггүй. Гэтэл чи ингээд яадгийн те төвхтөө ингээл хийхгүй л да. Ялангуяа одооны сайд майд бол уучлаарай. Nice-ка хизээч юм хийдгүүг бол үнэхээр харуулж шүү дээ, тийм. Англи нэг тийм ойлголт байдаг шүү. Nice-ка. Бүгдийн найз цэнийг найз шүү дээ, тийм. Яг тэрнтэй адил юу ч хийдэггүй байхгүй. Гоё. Ян. Кембрижийн золоо. Тэ энэ зуналж чагсаал дээр танилцж байгаа юм л да. Золоо шин талбай судлаад байгаа шүү дээ, тийм. Тэгсэн чинь айгуу сайн санагдсан л надаа ингээд антропологч те талбай судалж байгаа. Талбай дээр ингээд юу болж байна? жил болцсон те. Тэгэл уран эсэргүүцдэг эмээ өвөнөр жагсаж ахтаж байж лээдэг те. Тэгэл битэд жагсахад ч байж лээдэг. Отхон Баатар жагсаж байж лээдэг те. Нөгөө гимэн нөгөө уран эсэргүүцдэг гिचнэр айгүй удаан жагсаалын төвхтэй те. Битэдэг жагсаж хахад сөрөг жагсаалаад про жагсагч те. Ухаан одог болоод жагсаад ороод ирдэг шүү дээ. Ингээ жагсаал дээр одоо ингээ талбай дээр ингээ баг өнжөөд ингээ амьдраад оролцсон ажиглалт хийгээд судалж шүү дээ те. Яг нэ. Та нар энэ юуныхаа сэдвийг хаанаас олоод идэв? Гэхдээ ер нь бол сэдв сонгох хамгийн үндсэн ажил бол ер нь зөвхөн антрополог гэхгүй нийгмийн ухаанч тэр эхлээд чи ерөөсө байгаа судалгаанууд унших хэрэгтэй. Тэнд юу байна? Тий. Тэгэхээр тэгж чи нөгөө аргументаа гаргаж ирэх байхгүй чиний онцлог. Түрүүн би хэлчихлээ шүү дээ нөгөө подкаст эхлэхээс өмнө. Миний одоо digital pastoralism. За тэнгууд би яагаад энэ мийг сонгосон гэхээр 2022 онд би одоо энэ Оксфорд удирдахч багштайгаа цуг ковидын дараах малчтын нийгэмд гарч байгаа өөрчлөлгээд нэг төсөл шалгарцаас байхгүй. Тэгээ Японы нэг 8 их сургууль гэдэг Оксфордоос 2 өнөдр гэдэг зөндөө олон Киргизээс бас нэг хэдэн Киргиз Монголын малчтыг судлах гэж байгаа байхгүй. Киргизүүд нь Киргиз, монголчууд гэдэг. Тэгээ ингээд би үндсэндээ яг би 8 дугаар хүртэл мал дээр байсан. Ерөөсө 100% мал дээр малч айлг байсан. Тэгээд яг өдөө мөдөө очдөг байсан боловч Австрали руу сурах гэж 2018 онд яваад 2 жил гарan ковид мовид гэж тэнтэй гацаад тэгээ буцаад Монголд ирээд тэгээ 21 онд төсөлмөслөө бичиж өгөөд 22 оны нэг ихнээс эхэлж байгаа байхгүй. Тэр оронд би малч дээр очиог байсан байхгүй. Тэгчээд 22 оныхоо 100 одоо ингээд судалгааны мөнгөтэй болчиход очиход миний мэддэг малчд өөрчлөлтсөн байхгүй. Шал өөрчлөлтсөн. Тэгээд бараг л бодлоо 4 жилийн дотор ингэж өөрчлөгдөж байгаа юм уу? Ичтэй сонирхолтой юм байна да. За ингээ өөрчлөлтүүд байна. Гэтэ нөгөө төсөл маань ковидын дараах буюу ковидтэй холбоотой өөрчлөлтийг судлах байсан учраас би тэр л өөрчлөлтүүдийг ингээл ковидос болж юу өөрчлөгдсөн гэж түүж байгаа байхгүй. Тэгээд манай удирдагч бөө чи ингээд судалгаа модлгаачтай дайжгүй чи ер нь манайд аплайтчаач чи ер нь тэцэх боломж байна гэдэг намайг урамшуулгахлаар би окей аплайтахтаа окей ерөөсөө малачгүй судалж байгаа судалгаанууд юу байна гэдэг ингээд судлаад үзэнгүүт яг түрүүний ярьж байгаа шиг ерөөсөө л ингээл нэг тэблчери менежмент за хонион дагж जैन цүү сагаа идэ хийж जैन гэл айл ер баг одоо сор ингэж их муухай юм баг 90 оноос хойш сэдвэн баг өөрчлөлт гараагүйсэн баг. Баг 20 жил 30 жил ингэ судалсан. Үгүй чи
би өөр 4 жилийн дотор малчид ийм өөр болцоод таарч яагаад ингэж энэ өөрчлөлтөө сурахгүй гээд тэгээ би ийм санаа надад гарч ирлээ гэдсэн чинь манай өдөртөгч би чи наач сонирхолтой юм. Нэрээ тийм шүү дээ. Наач бас болохоор юм байна гэл. Тэгэл бичиж гэсэн. Таны үед тэгэхээр ер нь хүмүүс бол яг ингэж л болж байгаа ерөөсөө сэдвээ. Нөгөө чи одоо аягийг судлыг үл энэ аягийн тухайх өмнөх бүх судалгааг үзэл. Тэгэл research gap те. Юу хэлээгүй байна. Юуг судлааг байна гэдэг нь олж гэсэн үг байхгүй. Энэ номны нэрэн дээр бас ингээд хүсэл мөрөөдөл гэдэг үг байна л да. Бодит байдал гээд. Тэгэнгүүт ер нь яг энэ бол зөвхөн хүний хөгжил одоо хөгжлийн талаар л ярьж. Гэтэ таны ер нь мөрөөдөл юу байсан юм? Бүр хүүхэд насны чинь магадгүй тэр одоо 8 нас хүртлээ мал дээр ирсэн тий. 8 дугаар хүртлээ. Тэгвэл 8 дугаар хүртлээ байна гэдэг чинь бас том болсон. Тухайн үед ингээд юмний наадах цаадахыг тэгээд ингээ хотод орж ирээд Moise гэдэг жийсэн. Тухайн үед баг Moise л тухайн үед баг мөрөдөл байсан баг тий. Тэгээд тий одоо ингээ харах юм бол Moise дээр ингээ бакалавр, магистр, Melbourne, Oxford гэдэг. Тэгээ харах юм бол ер нь таны бага насны мөрөдөл ер нь юу вэ? За энэ дээр харин би өөртөө хүнд хэрэгтэй мэлчих магадгүй гэж бодож байна өөрөө. Мөрөдөлгүй байж болно. Би бол ер нь мөрөдөлгүй байсан. Одоо энэ коуч мөөчийн сошиал медиа инфлюенсерийн ядаргаатай новшнуудаас болоод хүн заавал ингэж явах хэрэгтэй юм шиг нэг юм тогтчиход байгаа байхгүй юу? Гүй чи тэднээс өөр байж болно. Надад ерөөсөн анханасаа хэрвээ чи ингээ мөрөд зөрүүлэх би жоохон бахта идэх юмны дарга болно гэж ярьдаг л байсан. Их л үздэг байсан юм шиг. Нөгөө шилжилтийн үе учраас тий. Яг марцсан гэхдээ тэр үе үгч тийм л юм ярина шүү дээ тий. А сүүл рүү би том болоод өндөө одоо ингэмээр гэж би одоо ийм юм хийм гэж. А гэхдээ нэг шугам гэх юм уу нэг ойлголт гэх юм уу надад нэг хүрээ байсан. Тэр нь бол за юу ч хийсэн ер нь байдгаараа л зүтгэх. Уртгаал тий байдгаараа л зүтгэх. А тэр үтэл би бол юу гэж ярьдаг байсан бэ гэхээр хэрвээ би гутал тослогч байсан ч ер нь Монголын топ гутал тослогч нарыг л нэг болно. А надад бол ийм амбиц байсан. Окей гоёугаар хэлээ л да тий. Гэж л би бодож байсан. А одоо би антрополог ингээд хийж байна тий. Doing anthropology тийм үү. Гэхдээ би энэд дажиг байгаа л гэж бодож байгаа өөрийгөө. А би үнэхээр итгэж байгаа юм дээ. Тэрвтэл би хэрвээ мөн хэрдээ одоо ингээд Монголын антропологоос алга боллоо гэхэд Монголын антропологийн хөгжил ямар ч байсан 10 жилээр ухарна гэж би бүр итгэдэг. Үнэнгээс шүү. А тэгэхээр би бол мөрөөдөлтөй байхын оронд харин ийм тэмүүлэлтэй, бодолтой, амбицтай байх нь хамаагүй амьдрал хэрэгтэй гэж би зөвлөнө. Юу ч хийж болно. Чи аяг хийж болно, аягны тавиур хийж болно. А гэхдээ чи энийг толцно. Ингэж хийх. А тэгвэл юу ч амархан. Яг үл чи хүсэж байгаа учраас. Чи чадна. А тэгээ мэдээж яг хуу тодорхой цаг хугацаанд зарцуулах хэрэгтэй. Тэ би жишээ нь оюутан байхдаа нөгөө Харвардын нөгөө 10,000 цагийн дүрм өдөр гэдгийг уншичаад англи хэлээс ажиглахдаа жишээ нь би яг тэгж ашиглаж ирсэн байхгүй. 10,000 цаг нүдчих гэдэг. Тэр бол яг надад бол маш үнэн санагддаг. Чи хэрвээ ямар нэг юм мэрэгшил гэвэл багтаа 10,000 цаг үзэлцсэн санаа шүү дээ тэ. Тэгэхэд бол тэр чинь бол үнэхээр эргээд бол чамд өгөөж өгд юм бэл. Юу ч хийж болно. Хүн ингээд одоо маахан чинь тэгдэг штэ. Нэг подкаст сонсоод хүнийг шүтцгээчдэг штэ. Тэгэл ирэнгүүтээ заавал тэр дараач. Тэгэл би ч бас таныг ер нь ингээд нэг болж байгаа асуудлууд дээр ялангуяа стресс асуудлууд дээр ингээд шүмжэлтэй ханддаг энэ трийг мэднэ. Бас кандидат орж ирдэг санаад байгаа. Тий. Манай 200 орж ирсэн шүү дээ. Чи яаж орж ирсэн нэрээ? Ер нь тийм бодлоо юм танд. Үгүй ер нь бол бодол байгаа. Гэхдээ зүгээр хизээ. Гэхдээ зүгээр кандидатд ордог нь бол би чинь 2003 оны намраас хойш би ингээд 100% ажлаас шүлээ авчиж байгаа учраас над чинь тогтмол цалин байхгүй. Би ерөөсө тэтгэлгээр л амьдарч байгаа. Оюутан болчихсон. Би оюутан шүү дээ. Гүшин болоо. Тий. Тэнгүүд кандидат орохдоо бол би угаасаа нөгөө шагналын сангийн сонсоод чинь шагналын сан 500 сая гэж хэлсэн шүү дээ. Би бол орохдоо юу гэж бодож болохоор би яадаг ч байсан шагнал авах хүнийх нэг болно л гэж бодож байгаа. Тэгж л орж байгаа. Ерөөс тодорхой. Тэгээ ингээд орж ирээд яангууд тэр нэг анхны 50%. Одоо чи юу хаалхан гэрэн дууссан те тэрлээ. Ярьж болно те. Лөөж нэг цай хийж 24 онд шүү дээ. юу лээ? Тийм баха дууссан байсан. Тэнгүүд нөгөө анхных нь нэг юм нөгөө төрийн албаны маягийн тест чиг юм аваад ингээд 50 100-аас нь 50% хассан чинь тэрэн дээр нэг жоохон мапа ажиглагдсан байхгүй юу? Надад нотлохоо байхгүй. Гэхдээ энэ одоо гэрийн хатвч гэж мэдэхгүй яаж тэнцсэн болдоо гэж би дотроо бодож байгаа байхгүй юу? Тэгээд дотроо ингээ ороод ингээ үзэнгүүд за окей шоу юм чи те. Асуудал бол ер нь ойлгомжтой байж магадгүй гэдэг надад хард орж байгаа.
За гэхдээ би одоо ойлгомжтой байсан түрүүс үн гэсэн сүүс үндийн нэг тим ярьж байгаа юм шүү дээ. Гэхдээ зүгээр түрүүсэн лав баяр те. Лав баяр түрүүсэн хувьд бол надад бол харин их шудраг санагдсан. Ягаад гэвэл нөхөр бид нар дундаа улс төрийн туршлага хамгийн өндөртэй. Баггүй. Тэр чи жоохон хүүхэд ч гэсэн 23 та жоохон хүүхэд байхдаа гэсэн хархан багасаа улс төрийн байгууллагаар явцсан. Чи би улс төрийн байгууллагад нэг ч минут ажиллаж үзээгүй. Намд ч ажиллаж үзээгүй. Тэр надад чи улс төрийн шоу шүү дээ. Тэгэхээр харин ч улс төрийн туршлагатай төрүүлсэнд бол окей зүйл юм биш үү гэж зүгээр тэр үедээ болоод гацсан. Яг та чог юугаар хийгээд байсан учраас чи жаа дургу байх юм тий. Та чи сонгуулаар жоох үзээ үстэй. Наад би ч үзээгүй тий зэрч. Цаадчлаад дэдсэн. Ямар таах ш. Би санагцаа. Гэхдээ кандидат бол анхны ботсон шиг тийм амжилттай болж чаддаг нөгөө тэнгисийн эрэгт гусалцсан хөөх. Тэгээ үзэл тедэрмуудаад телевиз нь арайгч яаж maaгаад яасан боловч тийм хангалттай сайхан тийм сүрхий шоу болж чаддаг. Гэхдээ надад бол их Орсын өгөөжний үсэл анх удаа би тийм одоо олон нийтийг хамарсан юм орсон амар сонирхолтой байсан. Судлаачийн үүднээс ч гэсэн. Оролцсон ажилласан байх. Амар сонир хүмүүстэй. Надран заагаад байна. Айгуу шин юм сурсан. Бас сонин. Тий. Ер нь бол гэхдээ тэр намын тэр оюутан залуучдын байгууллага хүүхдүүд бол манайсыг бол зүгээр үлхэл тодрох юм бэл. Устрий тийм нийцтэй байхгүй. Майнзэн бол зүгээр датаад өөр хажууд нь шин хүүхд байгаа байхгүй. Ялах бэби гэж байгаа. Юунд бүргших тийм л байгаа шүү. Тийм даа. Чаддаг юм аа л хий те. Ерөөсө чаддаг юм аа л. Аха. Тэр яг би тэнийг хизээвэ гэдэг. Харин те. Хизээвэ гэдэг юм байна. Зүгээр юу? Тэр нөгөө олон нийтийн асуудал дээр шүүмж өдр яадаг ч юм бол угаасаа миний зуршил. Яг наад чиг юм ингээл хүнтэй ярих. Угаасаа бэйс ингээд бүр хар баг юм гэдэг юм уу? За үгүй сошиал медианаас л ярил л да те. Гэхдээ жил миний ерөөсө постууд бол дандаа юм өнцгтэй. Ерөөсө ингээл наатаа ингээч тэгээч. Гэхдээ пост бол амар бодоол төлөвлөл хийж байгаа юм бас ердөөсөө биш. Сэтгэл хөдлөл хийж байгаа. Зарим нь бол ингээ бодож хийж байгаа юм байна. Гэхдээ би бол нэг зарчим барих гэж оролддог. Тэрний юу гэхээр ийм олонд нөлөөтэй, олон дагагчтай, олонний танил. За эсвэл нийтийн ажил хийж байгаа хүнийг бол би хариуцлагатай байгаас гэж боддог. Хамаагүй юу ч мэдэхгүй ээжэж, уншаагүй ээжэж, түрүүний ярьдаг шиг тэ Орос ерөнхийлөгчийн засаглалтай эдэр гэж ярьж болохгүй байхгүй. Манайд чинь тэгж яриад үндсэн хуулийн гишүүн болсон, өөртөө хүрээлэнтэй эдэр болсон мөсийн багш нар байгаа шүү дээ. Яахтай ирэх баригч нарт бие үнэлсэн хогийн гарууд. Наа яраагаа гүцгэр. Сайн яраг төвшөд дэлгэрүүлсэн. Ийм гарууд байгаа байхгүй юу? Ингэж болохгүй. Нийтийн албаа гэж уу төсөө цалин авч байгаа ингэж болохгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Чинь би багш. Би хотлоо ярьж болохгүй оюутанда. Чи миний үр эмч нэгээр нь алдаг, багш мянгаар нь алдаг гэж байгаа шүү дээ. Хүнийг. Би ингэж болохгүй. Моогш зөндөө байгаа үнэ. Эрдэмтэд багш нар хэрэг бүгдөө сайхан үнэ айлан лаг мондог мэдлэгтэй тийм байх албагүй. Навшийн багш нар дүүрэн байгаа. Навшийн эрдэмтэд дүүрэн байгаа. Энд ерөөсөө л хүн амынхаа дундаж үнэ. Гэхдээ би ингэж хичээх, би ингэж хэлэх үгүй ядаж те намайг ганц хоёр оюутан маань хараа байж байгаа шүү дээ. Гайгүй надын миний хичээл дээр гайгүй дүнтэй гарсан оюутан багш ингэж ийн гэдээ намайг хараа байж байгаа шүү дээ. Муу гарсан ч салаач өгөөл байж лаглахтай моогоо уулгаач намайг хуу гаргасан гээл. Гэтэ ер нь ялцч байна. Багтай итгэл алдрах гэхдээ амарх те. Гэхдээ ер нь бол үнэ. Лалрын баг те. Навшийн баг шүү дээ. Одоо жишээл багш чинь одоо би чинь багш чинь чамайг оролцсон өдр байвал яах юм чи навшийн мэдрэмж үз. Тийм нөхдөд зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм итгэжээс итгэл эдэр нь хуулсан. Тэр би бол яг зүгээр пост мост шүүмжлэл эдэр дээр бол харьцангуй ийм яа. Тэр үнийг уншаагүй тэнийг мангар гэсэн үнцгөөс өрдөөс шүү. Тэгж ойлгож болно. Яг үндэ та хоёр судалгаа уншиж байгаа л байхгүй юу? Хоёр ажиллаж биш. Тэ? Гэхдээ та хоёр руу мангар пост оруулчих юм бол өө надад судалж юм байдэн шүү найзуудаа. Энийг харцсныхаа дараа бичээрээ. Одоо амар болчлоо одоо ятгата чачити бичээд постлоо гэх юм одоо тий. Ийм зарчим ярьж байгаа, ийм зуршлын тухай ярьж болох ш. Үүндээ заавал юм илдвэрлээ уншиж байгаа л. Би чинь зөндөө өөр салбарын юм мэдэхгүй шүү дээ. Тий? Хойлод шүү гэдэг нь мэдэхгүй. Энэ дээр л жаахан яаж байгаа болох ш. Гэсэн санаа гаргаж явуулж байгаа. Тэгээд нөгөө нийгмийн гол асуудлууд чинь дандаа миний мэрэгжилтэй холбогдож байгаа учраас тэр өнцгөөсөө би шүүмжүүдэд оруулан ингээ сайхан бичээд байгаа. Тэр нь заримдаа аятайхан хавцалддаг. Зарим нь бол цэвэр ураг тийм улс төрийн маягийн постууд ч байна. Баатар матрыг бол би ч сайн
авч байгаа шүү дээ. Тэр мөр бол ер нь би Нямбатар дургуутсантай юм хогийн дарангуулагч дарахтай байх хэрэггүй гэсэн өнцгөөсөө хийж байгаа. Тэгээ за одоо тэгэл хөрхийн хэмнэнийг огцорч гисал дээр ч очиж байгаа ч юм бол цэр үзлөтлийн шинжтэй зүйл шүү дээ. Ийм юм ч гэсэн баг. А улс төрд орох нь бол яг одоо бол надад үндэ хугацаа илгүүл хэцүү. Яг бол би одоо энийгээ дуусгамаараа. Энийг дуусгачаад би ч бас ерхий сайдны тэтгэлэг авсан буюу буцаж их орондоо ярьж 5 жил нийгмийн даатгал төлж би ажиллах хэвээр тэр мэрийгээ гүйцэх хэвээр. Мөс туршлах уу? Өргөжлөө. Мөс ч их сургуулиуд ч нэг давуу тул юм лэн штэ. Хэрвээ багш доктор тэнцсэн бол ажлын байрыг чи хадгална. Нийгмийн даатгалын чинь хөтөлбөрийн өсвийн доод хэмжээгээр төлөөлж байгаа. Оо ямар тийм журамтай. Монголын сургуулиуч бүгд тийм штэ. Тэгэхээр одоо миний ажлын байр байж байгаа. Нийгмийн даатгалын төлөвчлээ байна штэ. Тий. Тэр би бол эргэл мөстэй ирэл багшилж байна. Сая энэ номыг бичгээс өмнө би нөгөө мөстөр бас хөгжлийн судалгааны төв гэж байгуулсан. Бус багш нартайгаа нийлээд энэ нь одоо би энэ хөгжил судлал гэдэг ухааныг Монголд дэлгэрүүлэх хөгжин гэж юу хэлхий яадгийг гээд ийм юмнуудыг хийх гээд анхны сэтгүүл гаргах за ингээд ном гаргах гэдэг ийм ажлыг явьж байгаа. Тэгээд энэ нь баг think tank маягийн юм байх. Тэгээд ерөөсөө хөгжлийн тухай бодлогуудаар зөвлөгөө өгдөг. Хөөе. Та нар энийг ингэх гэж байна уу? Тэгвэл наадах чинь ийм судалгаанууд байна шүү. Тэнд яг наадах чи хийгээд ингэж сүрсэн байна шүү гэдэг ч юм уу те. Ингээл явна. Сая жишээ нөгөө өнгөрсөн 7 хоногт нэг шок юм сошиал медиагаар явлаа шүү. Намибийн төлөөлөгч Монголын жидүүг хөгжүүлэх билүү те. Жидүүг хөгжүүлсэн гэж оролцож бас ганцаархан юм шиг байгааз. Гоё байгааз те. Айгуу гоё ирэг жишээ байгаа байхгүй. Нөгөө Эстон нөрөөг хоёр дээр манайхаа очсоор байгаа залтгаацсан гэж те. Тэгээ өнөө гарцаасаас те. Нөрөөгийн баялагаас монголчуудтай уулзахгүй. Эстоных нөгөө дижитал ийзас монголчуудтай уулзахгүй гэдэг болцсон тэглэн зочилсон гэдэг шиг. Ийм марцсан зүйлүүдээс одоо яах юм гэдэг ч юм уу. Ийм юм хийх гээд байгаа гэсэн. Тэгэхээр амбиц бол ямар ч ус ихний ээлжид энэ байгаа. Оксфордын доктор хамгаална гэдэг чинь бас тийм амархан ажил биш яг үнэ хэлгээд. Ер нь бол Оксфордын төвхөнд 2 монгол эмэгтэй надаас өмнө доктор хамгаалсан. Би ингээ 3 дахь нь одоо сурж байна. Нэг нь ах их ч үү? Гүү. Нэг нь бол түүхийн хүн байгаа баяр сайхан гэдэг 11 онд. Нөгөөх нь бол сая 24 онд хамгаалсан тэр хулан бишээ. Өцөлгөө. Нэр нь мөрчлээ. За хоёр хүн байна. Өнгөрсөн юунд нөхөр бас юугаар нэлээд гараад байт юм да. Нөгөө ийм юу уулуурхаа хаягдсан залангууд байгаа шүү дээ. Тэдний шиг нөгөө нөхөр сэргээгүй хаягдсан байдаг юм байна л да. Тэгээ нөгөө газар хөдлөх юм бол тэр чинь ингээд задраал нөгөө ус нь нуур байгаа шүү дээ. Тэр нь бодоо болгоо шүү дээ. Тэгээ тэрийг хиймэл дагуулаас хянаад хаана нөгөө эмзэг цэгүүд дээр нь яаж хүчдэх яах гэсэн тийм судалгаа хийсэн. Тийм бүсгүй байгаа. Ер нь тэр хаваар ер нь байд юм шиг үлээ. Одоо тийм нэг газар Англид нэг газарт ажилтдаг. Ямар компани л одоо би тэрийг мартчихлаа. Холон баха. Тэгээд 3 дахь нь би болчих хэрвээ хамгаалах юм бол 3 дахь нь одоо болно гэсэн үг. Тийм учраас одоо хувь хүнийхээ хувьд ч гэсэн бахархалтай. За яг түрүүн тэрглээ асуусан нөгөө мөрөөдөл гэж юу байсан вэ гэхээр би оюутан болоод мөрөөдсөн нэг мөрөөдөл бол яг энэ дэлхийн том сургуульд доктор хамгаалах байсан. Би бол ер нь оройтож байгаа. Одоо би ер нь 40 рүү очлоо. Одоо 40 хүрэх гээд шүү дээ. Тэнд бол ер нь 29 30 тэгэл 32 3 4-т хамгаалчдаг байхгүй. Шажигнуулаад гэлзуулаад. Миний гол харьцангуй орой. Гэхдээ надаас ч гэсэн оюутнууд байгаа. Манай анги мангид. Тэгэхээр би бол тэрэнд нь нэг санаа завдгүй зүгээр Оксфордод 3 дахь Монгол болж байгаа юм байна гэдэгтээ баярлал шиг гүрийгэл нэгээ дуусгах чи гэж ил зориулсан. Мэдээж ихнэр хүүхдийнхаа боломжийг асуусан. Манай хүн болов явуулгүй байдیں۔ Ингэж дэмцсэн учраас би бас зориулж. Тэрээс ихнэр хэлээг байсан бол би улс жаахан эргэлзэл болио. Шишгээд мөрөдлөөс ухрах тийм бодол бол надад орж ирсэн яг л ихнэр хүүхдтэй байна. Ахуй амьдралын дээ шүү дээ. Ихнэрийн карьерийн байна. Гар гэр бадаг тийм шүү. Ихнэр манай хүн чинь намайг бодвол бас ёо багцтай бас аятайхан ажил хийдэг. Нөхрийн карьерийг бас алчмааргүй байна гэтэргээд. Багцтай. Гэж боддог л байсан. Мөрөдлгөл тийм орж ирж сая. Ярен дундуур. Та тэгвэл яг л мөрөдлөөрөө л явчих юм тий. Мөрөдлөх одоо. Тэгээ манайсын карьер чих амрал та яг үннийг хэлэхэд. Жишээ нь чи гадаадд байсан. Би одоо гадаад зөндөө олон жил амьдрал 12 оноос хойш. Ерөөсөө тий урт богино хугацаар би 6-7 оронд амьдарсан шүү дээ. Багтаал 3 сар тэгэл жил гараа 2 жил гарам ингээл дандаа л тэтгэлгээр явж байгаа. Бас нэг бодлоо хацтай дандаа л тэр ард түмний мөнгийг би идэж уусан болж таарах гэдэг шүү дээ. Дөөрөө тэр ард түмний
Бидний дотрын мөнгө аа. Тэгээд яг судалгаа элдв юм хэвлүүлж ийсэн. Тэдний дотор юм. Агууштай нь юу вэ гэхээр одоо чи магадгүй юу гэдэг чи нэг үйлдвэрт ч юм уу компанид ажиллажсэн гадагш хэдэн жил явчихвал чиний карьер нөгөө нэтворк гэдэг чинь байх болчих шүү дээ. Тэгээд монголчууд ч аюу тэнд гацдаг байхгүй. Хүүхдэн сургуульд ороод нөгөөх нь шилтгаан хүүхд сургуульд орох. А минийх бол азтай юу байсан гэхээр үгүй би тэндээс ч юм хэвлүүлж болно. Эндээс ч юм хэвлүүлж болно. Өөрөөр хэлбэл их сургуулийн багш чинь магадгүй ажлынх нь хамгийн их ачаал чинь судалгаа хийх болохоос хичээл заах шүү байхгүй. Яг уу ачаал их л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол яадаг юм. Би бол голдоо юу гэж хийжээс гэхээр яг хийх ёстой нагруус буюу жилдээ 15 кредит буюу 5 хичээл заах ёстой. Тэрийг нэг семестрт нь 3, нэг семестрт нь 2-ын заачдаг байсан. Тэгэхээр бус үед нь дандаа судалгаа хийжээс учраас миний publication дээр чинь гайг болчиход байгаа. А publication энэ хэвлүүлэх юм чинь бас явж нэгдүгээр зохиогчор хэвлүүлэгч бас их чухал. Тэрнээс тэр нэг олон хүний дунд орох чинь бас нэг үнэлэгдэхгүй. Бас учиртай шүү чи ядаргаатай нөгөө хүч ингээд англиа хийцэн байна. Тэгээ тэрнээс чи шилтгаалж чиний зэрэглэл мэрэгэл. Одоо чи барууны том их сургуульд чи нийгмийн ухаанаар багш бол ихэд 2 номтой. Тэгээ нэг 6-аас 8 өгүүлэл сайенс төгөл хэвлүүлсэн бэжж өрсөлддөг байхгүй. Өрсөлдөн. Өрсөлд хэрэгчил нэгдэж байгаа. Бас чанга ажил байгаа зү. Яа. Би таны ярианаас л анзаарлаа л да. Та ингээд ер нь бүх үгийг монголоор хэлээд шаардлагатай тохиолдолд тэр үгээ ойлгуулахын тулд англиар хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энийг та ингээд 6-7 орноор ингээд аялаж амьдраад тэгээ тэндээ сураад тэгээ тэндээ англи дээр уншсан бүтээлээ англи дээр тэгээ ингээд бичээд хэвлүүлээд ингээ явчихж штэ тэ. Тэгэхдээ яаж одоо жишээлх юм бол завжлах ажил эхлэн гэж хэлж байгаа юм дээ. Яаж нэг юм яг тэр бол нөгөө 8 дугаар хүртэл хөдөө байсан байсны ч юм байгаа байх. Уран зохиол уншсаных шүү. Тий. Ер нь бол уран зохиолдоо би бол тэр нөгөө үлгэрүүд ардын аман зохиол өдр гэж ярьдаг шүү дээ. Тэрийг бол нэлээд уншдаг гэсэн. Миний энэ хэл ярианы элдвэрлэл юм чи бол тэрнтэй их холбоотой. Хоёр тэгээд багшийн ажилтай холбоотой. Багшлахлаар чиний юус хийдэг ажил чи ярих байхгүй юу? Яг үнэ. Тэгэхэд бол чи ингээд энийг бол аягүй сайн сурч байгаа. Сүүлийн үед ч юм бол яг үнэ би зүгээр тэр чиний яриаг энэтэй холбоо нөгөө хүүхдүүдийг залуучуудыг нөгөө англи үг ашиглаад гэдэг юм уу монгол үг мөгөө тэгдэггүй тийм. Бид монгол үг амар сайн ойлгох. Тийм үү. Тэгэхээр эн чинь юу гэхээр яг тэрийг нөгөө хэрэглээний л асуудал байна гэсэн үг байхгүй. Эргээд миний мэрэгжил чинь ч бас нөгөө монгол соёлыг судалж байгаа учраас тэгэл малчтай очиод ингээл яриад ингээл яаж байгаа учраас ер нь бол надад иймэрхүү маягийн магтаал бол нилээ ирдэг. Чи ингээ янз бүрийн үг юм хилэмгий толомгоо тий. Тэгээ янз бүрийн үг өдр ашиглаж ярьдаг гэдэг бол ярьдаг. Энэ бол цэвэр бараг л багш мэрэгчлэлтэй л холбоотой баг. Ардын амын зохиолч бас их гоё үгнүүд их гарч ярьдаг шүү дээ тий. Тэгээ энгийн хүмүүстэй уулзах чинь бол манай өдөөнийх эднэр чинь бол маш гоё ярьдаг хүмүүс шүү дээ. Би одоо энэ тэнд аюух жишээ авч ярьдаг чинь манай тэр Оксфорд өдөртөгч багшийн нэг өгүүлэл байд одоо эмэгтэйчүүдгүй өгүүлгээд малчин ганц бие залуугийн тухай өгүүлэл واخгүй гол санаа. Нөгөө эмэгтэй нь хүүхдээ харахаар явдаг ч юм уу эсвэл хот руу сургуульд явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө хөдөө ганц үе залуу ингээ малчин залуу маллаа хараад тэр ч тэгээд хоол гэр нь хүүтэнтэй ингэж байгаа. Тэр малчин залуу ингэж хэлсэн байгаа байхгүй. Нааг малтаа явж байгаад орой гэртээ орж ирэхэд намайг хүлээж байгаа цорын ганц бүлээ юм халуун савтай цайл байдаг гэж хэлсэн байна. Цорын ганц бүлээ юм. Тэ. Тэр малчин залуу хүртэл сургуулиас гарсан малчин залуу хүртэл тийм гоё. Яруу ярьж байгаа. Цорын ганц бүлээ юм гэдэг чинь юу ч хийж болох нь шүү дээ. Эмэгтэй хүн ч хийж болно. Мэдгүй бүтлээ. Хоёр залуу усын гоё жаргалын тухайч ярьж болно. Мэдгүй хинч байж болох юм. Муур нохооны тухайч байж болно те. Ингэж ер нь өдөөнийхөө ярьдаг айгуу гоё. Энд энэ уран яруу зөвлөө. Тэгээ бас таны нөгөө яг яалтчгүй нөгөө судалгаа хажууд нь байдаг. Тэр нөгөө олон хүмүүсийн судалдаг судалгаануудын олон хүлээж ажилласны тий олон хэлцүүд, хэллэгүүд одоо аялгууд хүртэл байгаа болов гэж бодож байна. За ерөнхийдөө бас бидний ярилцах цаг өндөрлөх тийшээ хандж байгаа юм. Тэгээд ер нь бас бид хоёрын бас асуугаагүй. Бас таны бас орж ирээд ярихыг хүсэж исэн зүйл нь юу байсан бэ? Ер нь гайгүй би дажгүй сайгаа ярьчлаа те. Гэхдээ яг зүгээр төгсгөл болгоод хэдүүлээ нэг ийм юм яри. Түрүүний тэр нөгөө сошиал медиа дээр пост хийдэг нэг зарчимч юм. За хитрхээ том үг гэж магадгүй. Тэрнийхээ тухай. Яг ч ер нь бид нар амьдраад байгаа. Яг ч бид нар боловсролтой болоод байгаа. Тэ? Нэг амар том юм яриха болъё. Маш энгийн зүйл нь зүгээр л альва юмд учир зүйтэй ойлголт хариулттай болох тухай л асуудал. За ихэнх хүн энэ дээр залхуурдаг. Логиктэй тий. Зүгээр багш нь хэлсэн учраас. Эсвэл оюутан багтаа сонссон учраас. Уншаач байх тохиолдол каа нэгтэй гэс тий.
тэргээрээ насан туршдаа янз бүрийн юм тайлбарлах гад тэрэндээ хавтаад байдаг. За энэний болохоор л би одоо Баабарталдгийг шоолоод байгаа. Тэрс Баабрыг шоолоод байгаа юм шүү дээ. Энэ бол ялангуяа Манус үе, Манус дэш үеийнхэнд бол айгүйх ажиглагддаг нэг төрлийн эмгэг муха зуршил. Тэгэл тэрнээс нь зүрх юм бол бусдыгаа хараад жаадаг, өрөөж яадаг, элдвээр хэлж яадаг, тий. Сүлдө хүн өөрөөс нь өөрөөрч бодож болохгүй, өөрөөрч аяглаж болохгүй маягийн нөхцөл байдал руу хүнийг ингэж авчиж. За энэ нөгөө хүндэж төвхтэй, өөрч төвхтэй, стресстэй, ядаргаатай штэ. Аль энэ нэгчлээ. За ингэх биш. Зүгээр л хэдүүлээ маш сайхан нэг олцсон тодорхой хугацаанд багтаамжтай, нээлттэй, учир зүйтэй амьдрахад чинь элдв 7 юм уншиж тий ингэж яах болвол хэрэгтэй шүгсэн санаа хэлж байгаа. За уншна гэдэг нь хуучин шиг заавал цаасан ном дэлгээ сууж явах шаардлагагүй болцсон. Электрон номны тухай хэдүүлээ яриха болий. Өнөөдөр сошиал медиагийн пост үртэл тий магадгүй зарим муухан сургуулийн боловсролыг давцсан бас байгаа шүү тий. Ингээд оролдохоор болсон байх шүү. Тэ бидний зарим дагдаг юу гэсэн юмнууд хэлээ ийм байх шүү. Тэгэхээр нэг ингэж хэрэгжилж чаддаг, ашиглаж чаддаг ийм зүйлүүд байх юм бол мэдгүй уучлаарай. Одоо би зүгээр наслахснараа талд орж байгаа ч гэсэн тэгээ одоо хөгшин хүнийх шиг юм барьч тэ. Хэрвээ миний үед иймэрхүү одоо AI за тэгэл интернет ч ингэж өгж үгүй байсан шүү дээ. Би 3 дугаар курстэй имэйлтэй болж байсан шүү дээ. Тэ яах вэ? Чаттай. Гүнээр амар их юм хийж болох байсан гэж зүгээр. Эсвэл амар их юм ойлгож болох байсан гэж бод. Гэхдээ энэ бол хүн болгонд гардаг харамсал эдэр байж байгаа. Ялангуяа нөгөө өвгөн болго атман байсан, эм хүн болго мис байснаа ярьдаг гэдэг шиг тийм үү? Байж болох боловч хэлэх гээд байгаа санаа маань бол яг гэж амьдраад байгаа юм те. Яг гэж боловсруулсан юм. Ер нь яг гэж ажил төрөл хийгээд байгаа чинь ийм энгийн хөнгөнөөр бас бодож ойлгож болох шүү. Үгүй яд чамд стресс үү шүү гэсэн санааг л хэлмээр байна л те. Заавал нэг юм зарчимтай, заавал нэг коуч, инфлюенсерийн санаатай байх бас албагүй шүү тийм үү. Гэтэ тэгж яг л хүн тэрийг даах гэж зовоод байдаг. Дөрөв хэлсэн шиг би яагаад тийм хөвөний хөгжлийн ном ингээд унших юм болцсон бэ гэхээр чадаагуудаа өөрөө сүлд өнгө өөрийгөө ингээд буруутгаад ингээд төв болоод байдаг байхгүй. Чи өглөөр туссангөө тий чи дасгал хийсэнгөө сунаасангөө өдрөг гэдэг юм шиг зүгээр хөв над дээр очиж учраас би уншихаа болоод шууд нээлттэй хайчихсан. Гэсэл юм хэлээ тий. Social media, reality хоёрын ялгааг сайн гаргая те. Урт гажлаа сайн хий гэдэг яриагаар өнөөдрийн тухайг нэрээд өндөрлүүлж байна.